Сэтгэлийг чанараар Asahi. Эвентрич Хола өдөр бүр илүү эрүүл бас өөдрөг. Эвентрич үндэсний дээд лигийн албан ёсны ап Токи. Хамтран ажиллагч Anything is possible ураатай Leaning brand. Самцаны үзэгчтэй Game Day podcast-ийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид Авая Бала хоёр дээр нэмэх нь бид гурав дээр нэмэх нь манай Улаанбаатар Амазонс багийн тоглогч Замун лигийн авраг Монгол Улсын шишээ багийн тоглогч Бобо болорцог маань үргэлж ирсэн байна. Тэгээд өнөөдрийн дугаарт нөгөө манай хий гიშгэлтийн ерөнхий маань хий гიშгэд ирж чадаагүй оронд нь манай Бала сэлгээний тоглогч манай Бала 6 дахь тоглогч Бала маань ирсэн. Балад бас ирсэнд баярлаа минь найз. Бас эзэд бэлэн байдаг шүү минь. Яалт бодлого одоо. Ойрхон л та. Гэр нь ойрхон байдаг гэдэг байгаа шүү дээ. Сул толно хэ та. За тэгээ манай гураар юу вэ сонь сайхан сүлийн ачаа. Тэгэл байж л энэ бэлтгэлээ гээл. Нөгөө юугаа хүлээгээл. Тий, нөгөө хоёр баг 3-3 болцсон. Одоо тэгээд 7 дахь тоглолт гоё юм болох хаа л гэж бодлоо. Хүлээгээл бэлтгэлээсээ ирэл. Манай хоёроор. Нам тав бичлэгийн өдрөг хүлээгээл. Дуудагдах хүлээгээл. Эдийг 250 шилжүүлж эдгээр хэлүүлсэн ш таваар. Дуудагдах хүлээгээл. Намайг оруулаад өгөөч гээд. Эдий ч бас төлбөртэй өгмөг хэлж байна. Өөр орж явахдаа яриадсан биз дээ. Бала надар мөнгө өгсөг. За тэгээд яг өнөөдөр ер нь эмэгтэй одоо тоглогч орж иж байгаа гэдэг утгаараа хэдүүлээс эмэгтэй саксофонист ярих бах нэлээд гүнзгий ярих бах гэж бодож байна. Тэгээд дээрэс нь одоо яг нөгөө шоугийн бас нэг мэдээлэл ирсэн байгаа те. Тэгээд тэр мэдээллүүдийг бас явц тундаа хүргээд явна. Тэгээд юун түрүүнд бас Бободо урилга хүлээ авч хүрэлцээсэнд маш их баярлалаа. Тэгээд ер нь зүгээр Бобо одоо яг энэ Амазонсын хүмүүсийн таньж мэддэг Бобо ч ер нь бол дарахных гэдэг байгаа шүү дээ, тий. Тий, өсвөр насаа ер нь тэр чигтэн дараханд өнгөрсөн. Тэгэхээр чин одоо тэдгээр ангидаа хот руу орж ирсэн гэдэг тийм байна уу? Би ч өөрөө нөгөө 3 дугаар ангид төгсөөд тэгээд дархан руу шилжээд тэгээд ер нь бол 12 дугаар ангиа яг төгсөх жилээ. Яг хот руу урж ирсэн байхгүй. Буцаад. Мэд яг гой нөгөө ахтайгаа ярьдаг шиг ярина шүү. Амар serious ярих гэдэг юм. Харин тийм. Чи ер нь бол жоохон чөлөөтэй юу шүү. Подкаст хийдэг байгаа шүү мэдөө. Би ийм подкаст эдэрт орж үзег болохоор жоохон. Өө чи зүгээр ингээ хоёулаа буу алж ингэ. Бобо ихч камер байхгүй тэл хэдлээ түрүүн доор өрөөнд байсан шигээл. Хит болохгүй хаа. Тэгээд Хит үү? Хит манай дүүчээс ална л та ер нь. Тэрчүүл хийх шигчнэ яах юм. Тэглээ байхгүй чи баланс олчнаа. цайдэл шоу хий гიშгэл хэллээ шууд. Төлөө байхгүй юу? Тэ. Нөө хоёр кисера дваяас амбук кисерага сая вая баала гэснэ өөрхөн нэрийг хэлгээ мартчихсан чинь цэвлээ мэвлээ байхгүй гэж бодож байгаад. Гэцүү. Тэгээд ер нь бол 3-3 дээр нөгөө дуудагдаад тэгээ ер нь бол 12 дугаар ингээд Улаанбаатар төгссөн. 3 дугаар ангида дарах явсан гэхээр чинь 3 дугаар анги хүртэл хаана байсан? Улаанбаатарт. Энд байжгаад дарахын шилжээд буцаад буцаад тэнд очиж хэдэн жил бас? 3 дугаар ангид очсон гэхээр чинь баг 3 4 5 6 Холон нөхөд баардаа. 9 жил. Тийм 9 жил. 9 жил юм уу? Тийм. Яг тэгтээ зүгээр саксыг бол тэнд сурсан юм биш дараханд тийм үү? Тийм гүрүү агш дээр сурсан шүү дээ. Тэгэхээр ч угаасаа л дарахны бүтээгдэхүүн жоохон зөөл юм байна л тийм. Ер нь бол тийм. Тэгээд хөвчлэн нөгөө манай аавын талын хамаатнууд ер нь хөвчлэн дараханд идэх болохоор тэгээд ер нь тэнд өссөн. Анигинда ер нь өссөн дөө баг. Авах хичээнд. Авах хичээнд яв. Гэтэ ер нь та хэд юу гэж боддог нөгөө хүмүүс ч ингээд сайн тоглогч нарыг булаацалтай ш нэг манай аймгийнх гээд тэ тэгэнгүүт би л тэрэн дээр тэгж боддог байхгүй. Яг хаан сакс сурсан. Ер нь бол саксир гэж ярьж байгаа юм чинь яг хаан сакс сурсан яг тэнтэл бүтээгдэхүүн болчихж байгаа байхгүй ер нь л тэ. Аймаг гэснээс хоёрыг л тэгээд би дунд гоох гээд. Тэгээд чинь 21 аймаг орлоо хоёр. Тэгээ орд дээр хоёрын тоглолтыг үзсэн суужаад би хойно хин одоо мэндэн дээрээс мэндэн офлайн дээр суудсан. Хойно сууж байгаа л би албаар мангар чангад энэ муу хоёрыг би шандах биш гэж мэдсэн юм аа хоёруулгаач гэдэг чинь мэндэн эргэж ирээд сандрал мөнгө манай юм уу биш манай ах нар амар сандарч. Яг мөн гэдэг. Яг мөн зүгээр дундгой
зүгээр аав ээж нь байсан ингээ. Тэр чинь нэг тийм аав ээжийнхээ юм горч илүү тэгээд нэг орж болдог байсан шүү дээ. Гэж орж болно гэдэг чинь. Угаасаа хоёр аав хоёулаа л донд гоё байх. Тэр багч нэг компьютер баг мөн бидтэй. Амбукс гэхдээ манай аавыг донд гоё гэж мэдэхгүй яваадсан байлаа шүү дээ. Тэгэхээр би нэрээ мэдгүй нөө баалагийн аавыг дунд гоёх гэж мэдгүй баалаг ямар ч дунд гоё харээлтэй гэж мэдгүй. Тэгээд хулгаагаар баалаг авчиж байгаа байхгүй өөрөө дотроо. Тэгэл нөгөө дунд гоёх гэтэргээл худлаагаас сум мум зохиож бичиж явуулаад тэрүүгээр божигнуулаад сандраал өөрөө бас дотроо баригдчих үедээ тэр гэж ингээ сандарч мандраа явуулсан чи угаасаа дунд гоёх үедээ аав. Бүр сүлд нь мэдчих واخхой тэр. Тэгээд өө ямар тэний ингээд тэгжсэн шүү дээ. Тэгээд ер нь яг хэддгээр ангиас тоглож эхэлсэн. Яг сакс одоо сакснаас өөр бас спорт тоглож ирсэн үү, бэлдэж ирсэн үү, ер нь бэлтгэл хийж ирсэн үү? Гэхдээ би нэг ер нь бол манай нөгөө аав анаа хоёр ер нь манай аавах гэж ер нь их хөвчлээ нөгөө амар саксны фэн улаан байгаа. Тэгээ пүүз цуглуулдаг ингээд бараг худлаач нэг шкаф дүүрэн бүрийн юм Jordan-гийн пүүз мүүснүүд байгаа. Тэгээ дээрэс нөгөө намайг спортоор хичээллүүлэх амар туртай. Тэгээ манайх нөгөө хашаанд байдаг гэсэн болохоор манай аав анаа хоёр бүр юм надад юм талбай барьж өгөөд тэгээ ер нь тэрнээс ахуулаад тоглож эхэлсэн дээ. Нөө жинкэн. Тэгээ жинкэн өдөржингөө нөгөө манайхас дэлгүүртээсээ хажуудаа тэнгүүт нөгөө өдөр нь ингээд дэлгүүртээ сууж байгаа л ээжийг хальт гарангут нь шууд дундуур нь гараал ганц 2 цаг тоглол байж байгаа ээж дэлгүүртээ суу гэж орилол тэнгүүт би за байж нэг 10-20 минут гэл тэнгүүт дундуур нь нөгөө аав нэг бараа марандаа явж ирчээд нэг ирж хамт тоглож өгдөг. Яа манай аав юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгэл дараа нь тэгэл амралтын өдрөөр манай нөгөө аав гихч мэгч ирж тоглож моголдог. Тэнгүүт манай анаа тэр үед чи нөгөө дарханд оюутан болсон. Тэгээд бас нөгөө оюутныхаа шигшээ тоглодог гэсэн. Тэгэл ер нь манай анаа гэхдээ хөвчлэн нөх амар тоглодог байсан. Ягаад гэвэл нөгөө хичээл сургуультай. Тэгээ манай аав гихч тэр амралтаар ирээл тоглож өгөөл. Аав маав хөөхөн бас ингээд ерөөсөө юу ч чадахгүй мөртлөө надтай тоглож өгдөг гэсэн. Тэгтээ бас Дэмжээл ш тэр шиг өөрөө. гоё тий. Нөгөө нэг монтажтай гэдэг шиг ховдоо шийдтэй талбайтай ховдоо Хотлаачгүй юу? Тэгэл өөр хүн амтан уруу татч мат шашаараа оруулж тоглох уу? Тий манай нэг уртлын яг айл гэдэг байсан юм аа. Хоёр эрэгтэй те. Тэгээд ер нь бол надаас нэг 2 моёр л ах байсан баг. Тэгэл тэр эдтэйгээ тэгэл алцаал ер нь тэгжл тоглодог байсан нэг амар өөр хүн амтантай бол тоглодог байсан гэл. Тэгэд гөрөө агч дээр нь хизээ очсон юм бэ? Хэдгээр ангитай? Би гүр агчтай бүр 5 дугаар ангитай очиж исэн. Яг 1 сар зүгээр яг нөгөө аав биш аав анаа хоёр надад нөгөө саксны талбай бариад өгсөн. Тэгээ заа нэг бэлтгэлд явж үзьгээд тэгээд 1 сар яваад гүр агшийн бэлтгэлийг даахаа байгаад тэгээ бүр ингээд таг алуулсан байж байгаа 6 дугаар ангийнхаа хавар манай анаагаар асуулгаж жагаад намайг дуудаад тэгээд 6 дугаар ангиас хойш ер нь явж гисэн дээ. Өндөрөөс нь ер нь үедээ. Гүү нэг амар өндөр байгаагүй сүртэй. Хурдан байсан уу? Хурдан ер нь гайгүй хурдан байсан. Тэгээ одоо л жоо удаан болсон болохсон. Одоо ч сүд өсөөд гээд. Тэр үед ч юм бол өндөр хөвгтэйг бол араас нь л Хөөцөлт яг явдаг ус те. гөрөөш нөгөө араас нь хөөцөлцөн гэхээр нь л өндөр л ээжтэй л гэж бодох гээд байхгүй. Тийм биш гэхээр их иршүүд хөдөлгөөний эвсэлтэй л байсан. Тийм байна те. Одоо нөгөө нэг манай мача тэр чинь эмэгтэйчүүдтэй тоглодог үсэ тэр чинь тасарсан амт. Юм октод мөхтөдтэй тоглоно гэж байхгүй. Бабаа ер нь банд нартай ирэх тоглодог ус. Би юу өвөл гадаа хөл бөмбөг тоглож явчихдаг ус сургуулах гадаа. Ангийнхаа нэртэйгээ. Тэгээд нөгөө нэг эцэгхийн орол дээр нөгөө манай ээж чинь 3 их байхгүй юу? Тэгээд нөгөө ээжийн эхнийх нь хүүхэд нь манад идэг гэсэн нэг ах идэг гэсэн. Тэгээд аав ээж хоёр ингээ ажилтаа гээд миний эцэгхийн хорол цуух гээд би агааг хүлээгээд банд нартайгаа хөл бөмбөг тоглож исэн чинь. Ага хажуугаар яваад намайг дуудаад чи ч одоо юу хийгээд байгаа юм бэ? Харж марихгүй гэдгсэн чи. Уага хөл бөмбөг тоглож штэ гэдгсэн чи. Юу солиороод байгаа хараач. Тэгш нэг болчихсон. Тийм. Тэгээд ер нь хавар мавар болохоор гадаа мадаа шууд бандертайгаа сакс тоглолцдог. Тэгээ одоо нөгөө манай багтагаа нөгөө Эрдэнэт гээд охин байгаа штэ. Рүкгээр орж ирсэн. Тэр битэр чи ер нь багасаа хамт байгаа байхгүй. Тэгээд тэр битэр чи ер нь тэгэл ер нь хөвчлэн бандертайгаа нийлдэг. Тэгээд сакс макс тоглох. Хоёр чицүү юм. Тийм штэ. Чицүү штэ. Яг нэг анги штэ. Тэгвэл чи бүр амар ирт ороод ирсэн. Найзгаа тий. Одоо вала дээр суудсан дээ нэг рүүки гэж өөрөө мангар олон жил тоглосон. Тэгээ цаачаа уул нь эрт оруул орж ирэхээрсэн гол нь нөгөө 50 руу сурахаар явцсан. Тэгээ сураад төгсчөөд ирсэн байхгүй юу?
Тийм үү. Тийм. Сая 50-нд тэгвэл тоглож байгаад ирсэн гэсэн үг юм байна. Тийм тоглож байгаад нөгөө биштэд дахиад бас нэг жил бол алдагдсан. Тэгээд тэндээ бүр ингээд сураад төгсчүү тэгээд яг драфтаар орж ирсэн. Тэгээд гөрөө агчдаар очлоо. Өсвөрийн тэмцээнүүдэд ер нь ирж орж исэн үү? Тийм ер нь нилээ орж исэн. Энэ жилдээ ер нь бол нэг 3-4 удаа ирчдэг гэсэн баха. Яг тэгвэл нөгөө дээшээгээ бас тоглодог. Дээшээгээ баг 2-3 муу үе дээшээгээ тоглодог гэж нартайгаа. Тэгэл нөгөө үеийнхаа тэмцээнд ороод дахиад ингээл тоглодог. Ер нь бол нэг дор хаяж бол нэг 3 явцдаг гэсэн баха. Тэгэхээр 3 наснд тоглоод байна гэсэн үг шүү, тэ? Зөв. Ер нь бол тийм. Өөрийнхөө насанд тоглоод нэг дээшээ тоглоод дахиад нэг дээшээ тоглоод гэдэг ингээд Тийм. ер нь тийм биш тэ. Тийм. Тэр чинь нөгөө 99 он тэгснэ 2001 тэгээ өөрийнхөө насанд 2002. Гой сонсогч. Айгуу айдагаа онод сонсогч ер нь гээд. Тэгээ юу юм уу? Танаа багийнхнаас өсвөрийн багийнхнаас чи одоо ер нь нэг тоглоод явж байгаа. Одоо өөр баг мөгч юм уу тоглоод явж байгаа. Тийм хүмүүс байгаа. Гүү манай ангийн охин л манай багын найз, манай сайн найз. Тийм ээ. Нөгөө эрт. Сайн. Сая өөр хөвд байхгүй. Та хоёр л байгаа нэ. Тий, өөр байхгүй. Нэдэд насан чинь жоох юм аа. Оо дээшээгээ гэвэл одоо сайн мэдхгүй л юм. Тэр багч нь тэгээд төсрөөс хэдэн медаль хэдэн алт мөнгө хүрл авч ирсэн ер нь. Ер нь ихэвчлэн дандаа медалийн төлөв гардаг байсан дөө. Тэмцээн болгон дээр аха. Медалийн? Медалийн төлөв. Тэгэхээр дөрөвт ороод идэх гэсэн үг. Тий, эхний ер нь бол 3-таа л орчдөг бол. Янз. Бас тэгвэл уусаа тэг гөрөө агшийн баг Жони агшийн баг ер нь орон нутгаас ирж байгаа багууд уусаа тэгэл үе үедээ л үзэтэй юм дөө. Тэгэл явж идэл. Тийм гүрэгч чинь тэгээд амар гүйлгдэг байсан юм чинь. Би нэг нөгөө яг 6 дугаар ангитай хавар орчоод яг нөгөө тэмцээний бэлтгэлд орсон гэсэн чинь багш гүйлгээл идэх хөхгүй юм. Тэгэл гүрийгээл гүүгээл тэгэл бараг 2 цаг гүйсэн баха. Хурд хийгээд. Тэгээд нөгөө нэг шуум дээр гүүгээд идэж штэ. Тэр гүйлтийг тэгээд бүр 2 цаг хийсэн бахгүй юу. Тэгээд бүр ингээд уйлах гад хамгийн сүүлд гүүчээл нөгөө шидний ард дээр нөгөө тап гэж суудаг байхгүй юу. Тэгсэн чил гүрэгш хэмбэ гэж ойрлол. Тэгэхээр нь би өвдгөө тулаа зогсоол. Нааш өрөөд ирлээ гүрэгштэй ч. Тэгэхээр за агшаа гэл яваал очсон. Чи яас өглөө юу гэдгсэн чил. Өглөө агшаа л гэлсэн чи. Яах гэдэг юм тэгээд гэл тэгэхээр нь би юу ч хэлэхгүй дуурч юу ч хэлэхгүй байж байгаа л. Чи тэгээ гүү чадах юм уу гэсэн чи. Чадахгүйгээ бүр уйлаа. Тэгээ гүрэгш наваа нэг 2 суулгаж байгаа. Тэгээ буцаа хурд хийсэн шүү дээ. Хоёр өнжөөгөө. Тэгээ 2 өнжөөгөө л тэгэл. Бас гайг үнжих зүг авцсан юм байна. Уйлжээж авч байгаа юм шиг хөдгөө юм байлээ. Тэг өглөө үгээл тэгэхэд яг өгдөг юм байлээ гэдэг чи ахад нэг биеэр толцоолохоор өгөхгүй юм бэл. Бид нэг яг л ингээл өглөөдээ гэл мэдрэмжий чинь алиуд байхдаа авч байгаа байхгүй. Тэгээ тэр чинь уг нь манай сүүлийн парт шүү дээ те. 6-10 тардаг гэсэн баха гитэмсийн. Тэнгүүд гитэмсээс гарангуудаа төгжрэлтэй байнгут шууд сансрын түнэлээр уруудаж гүгээл тэр чигээр яваал тамирын зал руу орол тэгэл хувцас илж байгаа байхгүй. Тэгээ би нөгөө нэг бэлтгэл рүү тачигнаал ороод исэн чинь өнөдөр их бэлтгэл биш байгаа байхгүй. Зөвхөн хурд мэдэгддэг байхгүй угаасаа нөгөө бэлтцсэн байгаа юмнууд нь энэ тэр бөмбөг байхгүй те. Нэг л лишалаад ярих. За энэ баларлаа шүү ер нь гээ. Тэгэл хувцааны жоохон удаан солих маягтай. Жоохон цаг нөхцөх маягтай. Тэгэл хувцас ил дуусчаал мэддэг бүх сонголтоо хийлээ. Сүүлдээ сонголт Монголд ч дууслаа мэддэг ч юм орж ирэхгүй. Тэгээд нөө маань тэгэд ч манай хэд ингээл би ч ингээл Google авах. Шичгэл Google. Ээжлэл Google. Тэгж би чинь бас байж баг нэг би 7 молоо гэж орсон баг. Тэгэхэд л би 2-3 цаг гүцсэн шүү. Тэгэхэд манай хэд баг 4 цаг гүсэн бохоохгүй юу. Амар аахгүй тэгэл. Солиотой гүйлгдэг л баг шүү. Одоо ч тэгдэг гэж л. Одоо энэ алдар дижигийн юм дээр байгаа шүү дээ тий. Багшаар байгаа шүү дээ тий. Одоо ч хүүхдүүдийг бол тэгэл сэнсэртлэн гүйлгдэг гэж л. Тэгээ гүйлттэй байгаа юм бол угаас өсвөрт хүүхдүүд тасарчдаг юм байна. Одоо сая жишээлбэл агсан сайн битэр ч U12-ийн нэг тэмцээнд орлоо шүү дээ. Тэнд бол алдар дижигийн хүүхдүүд бол тасарчиж. Амар биармартай бол цохилох гарна ерөөсөө. Тэгээд манай хоёр ороод ч тэр хүүхдүүд арай барахааргүй тий. Тэг чи манай хүүхдүүд яаж аж байгаа вэ ер нь тий. Амар болчихсон. Ер нь гүйлттэй байвал тэгээд ер нь бүх юм болчих. Байхдаа өсвөртэй бол.
Тэгтэл тэр үед чинь яа эн чин сакс шүү дээ. Ямар амар гүйлгэж ийна гэл багш нар хүртэл чихэн дээр тэгж хилээд байхаар чаас гүүнгээ бас шаналж байгаа юм чинь. Яа тийм юм игээд байгаа чинь болов гэж боддог. Тэгэд юу өсвөрөөс зааж байгаа өсвөр тээж хагаад ингээ тэмцээнд ороод ирсэн. Тэнгүүтээ буцаад 3 гингүүтээ төгсгөөс өмжилж ороод ирсэн. Тийм яг 11-гээ төгсвөл яг 12 дугаар ангитай нөгөө ковид гардаг жил. 3 руу яаж орсон юм? Аа 3 руу яаж орсон юм? 3 руу тулга багш дуудаад тэгээд зулаагч байсан шүү дээ тэр үед. Ганц зулаагч. Тий. Тийм тэгээд зулаагчтэй бас нэг сармаар 2 сар зулаагчийн хамт амьдраад. Тийм үү? Тэгсэн шүү дээ. Янз. Тэгээ нөгөө олимпийн мэгшигээ дуудсан шүү дээ. Тэгээд нөгөө яг эгч нар 8 л байсан. Тэгээд намайг аваад эсвэл болоод тэгээд нөгөө манай нөгөө сайн эзгэдсэн Эрк шүү дээ. Эркаг аваад тэгээ харууллаа. Тэгээд тийм байрлж майрлаад тэгээд ер нь тэгэл тэгжсэн чинь нэгэ ковид гарсан шүү дээ. Тэгээд тэр ид чинь яг бүр өмнө говьроо бэлтгэлд гараад бит хоёр шууд манад үлдээл. Тэгээ ковид мовид гээд бит хоёр чинь бас нэлийн хэсэг гэртээ суусан юм аа. 2-3 сар баг. Яг манаа гэж шүү дээ. 12 дугаар ангид аль сургууль? 33-ыг төгссөн. Одоо 33 бас дархных биш манай сургуулах гэж яриа л гэж байдаг. Хүнд самбар юм. Мэдхгүй тэр мэрийг. Дэлээс төгссөн юм чинь сургууль л гэж. Хүнд самбар дээр нэг халтраа унж байгаа зураг нэг гэсэн шиг. Тийм амар тийм. Хөгжлөө самбар дээр л гоглогдоод тэр чинь. Тийм байна. Арайж аз тийм байна. Үгүй тэр хэлтэр дээр чинь мэд ихсэн байхгүй. Би арикгүй хчиг ус цацсан байгааг ерөөсөө мэдээгүй юм. Би өөрөө ингээд ярьслахаа өгчөөд тэгчээд яг хулагчиг ярьсан өгөхөөр тэр чинь 30 дуу навцсан хулагч. Тэгээ очиод нэг үнсчий гэж бодоод дэлжганаа л орилоод очисон чинь байхгүй бүр нуруугаараа ингээд так гэ унсан чинь хулагч хөл рүү ороод тэгсэн чинь хулагч бас яг бүксөөрөө миний хөлн дээр унж байгаа байхгүй. Чидтэй яг хөл өмгөр бүр амар таглцсан. Холонг бол нэрэ. Холон бүр шокнд орсон те. Юу болоод байгаа юм ойлгох. Тэгээд шагаа магааруу шууд ингээд тэр жигэрийг гулгаад ингээ ороо авчиж байгаа байхгүй. Хулагч ихтэй яг над дээр унсан болохоор бас арай гайгүй зөөлөн унсан. Би чи яг бүр тап гэж нуруугаараа унж байгаа юм чи. Холон бол яг яах гэсэн бол яасан юм бол гэдэг. Боболч хэдэн ассистлээ тэр тоглолтын дээр чинь? Би 17 ассист хийсэн. Тэгээд 17 ассистэйгээр дуусчих байсан ингээд. Тий 17 ассистээрээ дуусчихсан. Тэгээд ер нь бол дуусгаж чадаагүй л. Нэг хий гэж хэлдэг. Нэг такл гээд. Саксан дээр нэг такл дундсалж байгаа маань. Амар. Тэр класс гэдэг. Тэр амар. Тэр чинь угаасаа баг хүмүүс мангар олон хүмүүс ер нь давтчихж нөгөө ус асгасны мэдгүй гүйжрэхээр л тийм болоод байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Араасаа. Азаа нэг амар яваа зү. Азаа явсан, мөнхчин явсан. Яа амар унсан шүү гарууд ер нь тэгэл. Гүйжрээл сав. Өчтөр сая юун дээр явжсэн бэ? Амар хадруулах юм бобо. 3 бас юу. 3 танаад амьдэрч байсан шүү дээ хэдүүлээ. Хэдүүлээ. Бас юу ярих гэж байгаа юм болоо гэж бодсон. Тийм тэгээ зулаагчинд амьдарч агаад тэгээд боогчинд бас нэг хэсэг амьдарч ирсэн юм байна. Бас уу. Та нар чинь нэг нэгнийхаараа ингээ ээжлээ амьдраа явж тийм шүү. Гүй. Би ч нөгөө жоохон байсан. Тэгээд аав ээж хоёр бас ингээ хот руу орж ирээг байсан. Тэгээд амьдардаг гэсэн. Зөвөр бөөндөө биш юм байна. Бөөндөө биш. Бөөндөө болохоор яг нөгөө 2 сар байсан гэвэл нөгөө сэлбээ хойлын хауснуудад яг тийм нэг 4 өрөө түрээслээд холбооноос нөгөө түрээслээд өгсөн. Тэгээ нөгөө сэлбэтээр уусаа бэлтгэлээж байгаа болохоор яг сэлбэтэй ойрхон гэл. Тэгээ ямар ч нөгөө ийшээ тийшээ гарч орох юм байхгүй. Яг 5 алхаал заал 5 алхаал нөгөө яг байрлаж байгаа газар болохоор. Тулгаа ханс халтай явахдаа яажсэн. Дахан дэжж очиж ярьсан юм уу? Энд тэмцэнээр ирсэн баг ч юм уу? Тэмцэнээр ирсэн байхад ярьсан. Би бас нөгөө талбай дээр нэг 3-3-ын нэг тэр чинь 20 биш 365 сум ямар гэдсэн нэг 3-3-ын тэмцээн болж исэн. Тэр үед чинь нөгөө хин ахнаар дэг ах эднэр бас нөгөө талбай дээр бүр тоглосноо хажуу талд нь дахиад нэг шийд зооцсон. Тэгснээ яг ингээ хүүхдүүдийн тэмцээн бас болдог гэсэн юм. 17 молоо гэдэг чинь 100 шүү дээ. Тэгээд тэн дээр ороод тэг ингээд чи 3-3 тоглож үзэх үү гэд тэгээд нэг санал тавиадаг орж ирчихсэн. Тэгэл гэрийнхэнд очиод хэлсэн үү? Тий гэрийнхээ ажиллаж авсан байна. Үгүй тэр үед чинь нөгөө би анигийн амьдардаг байсан. Би чинь нөгөө сүүлийн баг 10 жил тахта баг сүүлийн 3 жил үү 4 жил анигийн амьдардаг байсан. Ээж аав хоёр шууд ингээд дот руу явцсан. Тэгээд аниатай яриад ээж аав хоёртай яриад тэгээд
Тэгвэл тэхгүй юм ихгүй юу гээл тэгэл. Чирэл бөөм баяраас ах та тий. Ханаа бүр амар баяртайсан юм шүү. Тийм ер нь бол тийм баг. Ханаа хамгийн баяртайсан юм шүү. Тэ их спортын юутай юм юм. Тийм л ахalta нөгөө би байршлын хувьд яриад байхгүй. Локейшны хувьд нөгөө хотод ингээд төрүүлээ ирцээсэн охиноо тэнд үлдээч байгаад байдаг. Тэгсэн чи өөрөө ирэхээр бол араас нь ирэхээр болж байгаа даа. Тийм ер нь л тийм. Тэгээд орж ирлээ. Тийм тэгээд орж ирлээ. Тэгээ 3 дээр байжгаад оюутан болоод яг 1-р курст оюутан болохынхаа өмнө биштэд 3 тэмцээнд явж 23 насны Египт рүү биштэд тэгээд 22 үл 21 үл 21 Мөнгөтэй тэр явдаг үгүй л. ковидын яг дараа ингээ бас арай гайг болсон. Гэтэ бас нөгөө шинжилгээ өгдөг байсан юм аа. Тэгээд Египтэд очиж биштэд бид чинь баг би ч яг нэг чи өвдөг мөн үү? 3-7 хоногд моног л явсан баг. Тэр ид чинь бүр ингээ сар яваад би ч нөгөө төрүүлээд ирсэн. Нөгөө өвдгөө үзүүлнэ гээд. Тэгээ өвдгөө үзүүлсэн чинь эсэл нь тасарсан байна гээд. Хойдлын урагталтаа менискус эдэрт нь бас ингээ жоохон урагдчихсан. Тэгээд хаалганд орохоор болоод ээж аваа хоёр тэр үед чинь яг нөгөө юм төлөвлөсөн байсан юм а бас нэг аав ээж хоёр ч увсах байхгүй юу. Тэгээ увс руу 20 явна гэж заавал явахгүй болохгүй гээд. Тэгээд угаасаа тэр үед чинь нөгөө ковид байсан болохоор нөгөө бас тийж амир хүн амтаа оруулахгүй. Тэгэхээр нь хоёр зүгээр явчихад тэгээ угаасаа төлөвлөсөн байсан юм чинь дээрээс нь угаасаа юу. Би угаасаа ингээд одоо хаалгандаа орох нь үнэн болцсон. Тийм болохоор зүгээр явчихад тэрээ санаа зовлтгүй гээд. Тэгээ хаалгандаа орвоо. Ороод хаалганаас гарч ирсний дараа бүтэн орхикодсонд орсон. Нүдээ нээсэн чинь амар өвдөөл бараг 40 минут шахав амар өвдсөн баха. Тэгээ хоёр өвчин намдаг чигээч намдаагүй тэгээд бүр яалтчгүй л тэгээд бүр өөрөөр нь л намдаажлаа юм л т. Тэгээд өрөөрөөгөө орсон чинь анаа намайг сахиураар ороод ирсэн. Тэгэл анаатай нэг жоохон хайрталт маазарч байгаа л. Тэгэл маргааш нь бас арай гайг болол тэгээ шууд алхаж эхлэв. Тэгэл ер нь нэг тиймэрхүү. Төлбөр мөнгөнд хаанаас гарсан бэ? Төлбөр мөнгөнд тэр үед нөгөө 3 ч юу атсан? Даатгалтайсэн интернет дээр. Тэгээ шууд нөгөө практикал даатгал байсан. Тэгээ шууд интернеттэй холбоотойсэн болохоор тэгээ миний даатгалын мөнгийг шууд практиклаас аваад тэгээ шууд ер нь бол надаас өөр нэг ч төгрөг гараагүй. Гадагшаа Даатгал маш хэрэгтэй те ер нь жохол. Гадагшаа явахд ялангуяа те. Даатгалгүй бол хэцүү шүү дээ. Одоо сая нөгөө нэг хүүхдүүд аваа явсан шүү дээ хоёлаа. 16 те. Даатгал нэг ч яахгүй. Даатгалч юм байгаа юм. Даатгалч яасан гэл. Тэгээд ер нь нэг тиймэрхүү юм болсон. Одоо тэгээд өвдөг ер нь дайжгүй юу? Одоо бол сайн байна. Тэрнээс ш бас нэг 2 жилийн өмнө чинь бас л хэцүүсэн шүү дээ. Би ч баг хүмүүс ч одоо ингээ 6 сарын дараа 7 сарын дараа гүүгээд байна, бүтэн уграад байна, бүтэн углаад байна гэж тэгдэгс хэвгүй. Минийх ч болохоор бүтэн хагалгаа бүр ингээд одоо юу гэх юм дурангаар биш. Бүр ингээд зүссээд ингээд баг 15 6 ойдл ингээд тавьцсан жижиг. Нээж байгаа. Тийм нээж байгаа. Тэрнгээсээ болд юм уу яа гэм мэдхгүй. Би бол нэг 6 7 сар гүйж чадаагүй. Дээрэс нь бүтэн нуглах байтгаа бүр ингэж л нэг одоо нөгөө манай багийн хэмчээд шүү дээ. Ибах дээр тэгж орж ирчихсэн байхгүй. Тэгээ ибахт намайг бүр ингэж нугалдаг болгоод тэгээ сайн гүйдэг болгоод тэгээд ер нь бол намайг бараг босгож ирсэн. Тэр хаалганы дараатай дэмжлэгнүүд одоо физик дэмжлэг гэж гэдэг юм уу? Тийм тэрийг Хөдөлгөөний явж тусмаас л маш их сайн байсан. юм шүү. Хэрэгтэй юм шүү. Нилээ явж исэн. Тэгээд жижиг булчингийнхаа дасгалуудыг хийж л исэн. Тэгсэн мөртлөө л бас болж өгөхгүйсэн. Тэгээд ибах дээр ирээд ибах гэхдээ намаа нилээ уйлуулж исэн юм аа. Дандаа нөгөө ингээ заавал ингээ шахчихэж нуулардаг болно. Тэгэхгүй болохоор нөгөө угаасаа ингээ нөгөө 6 7 сар чинь ингээ яг ингээ бүр ингээ хатсан мөн тийм хөшөө. Тийм. Тэнгүү заавал ингээ бүр ингээ шахчихэж тэр чинь ингээ яг ингээ нуулж байгаа юм чинь. Энэ баалаач нь бас хаалганд орсон шүү дээ. Одоо 3 сарын дараа гүүх гэдэг. Өчтөр гүүгээдсэн үү? 3 Гэхдээ харин хүмүүс ингэж байгаа байхгүй. Тэнгүүт минийх болохоор тэгж байгаагүй. Тэгээ ер нь нилээ бах дээр нилээ уйлж ирсэн. Нэг ч болохоор яг шөрөмсөөр оролдог болохоор гайгүй байх шүү. Нөхөөс итгээд. Машинаас гараад тачил гүүжтэй. Хаашаа. Машинаас гараад гэрлүүгээс орж гараад ирж байгаа байхгүй юу? Чи гаргасан. Би гайхаад үзтээ. Өөрөө эргэж харснаа өш би баг гүүгээд байгаа юм шиг өстэй гүүг орсон. Холын нэр чи жогийн тоглолтыг ач үзэх гээ те. Модон юутай тэсийн магтад тоглоно гэхээр нь очиж үз сонирхаа гэртээр очиж. Нөө юу Эмлэг дээр. Ямар богд ирэхэд Биш ээ. 3 богд. 3 богд. Тийм богд. Тэгээ сая бобо нөгөө хагалгаа монголоо хийсэн чи баалгийн цагийг харсан уу?
Бала бараг үйлэх нэ. Ажилласан. Яг нөгөө метр за ойлгож байна. Нэг яахгүй тэр би ч тэр эмчилгээнд бас явж байгаа шүү дээ. Хаалганы дараа. Тэнгуул чинь ингээд минийх бол гайгүй яваад ингээд одоо 90 нэг 30 15 градустай. 60 гэл явж байгаа 75 гэл. Тэгэхээр чинь 3 сар болоод би чи яг хаалгаанд ороо маргааш нь шууд хойлож бараг дарах яв юм аа гэж ярьсан шүү дээ. Тэгсэн чинь нэг салбарлуу намаа шууд явж хөвтөлөл. Тэгэл шууд маргаашнаас нь дасгал хийгээд эхэлж байгаа байхгүй. Хаалгаанд ороод маргааш нь шууд хөдөлгөөн туслаа хийгээ явчихдаг. Тэгэхээр чинь тэнд 3 сарын дараа ирж байгаа гэж гүйцэд нуулж чадахгүй. Тийм хүмүүс аа. Тэгээ нэг хөвтүүлж нэг аппаратанд оруулаад ингээд стажинхэн зарим нь уйлж байгаа. Болио гэж арлаа. Тэгж хүчилж ижил явдаг юм шиг. Тийм. Минийх ядж байгаа тэгээд бүр 6 сар болцсон. Тэгээ ер нь нилээ уйлж байсан. Энэ за тэрнээс өөрөөр ер нь хэрэг уйлж уйлдаг уу ер нь уйлдаг вэ? Тэрнээс өөрөөр өвдөлтөөс өөрөөр би ч Ер нөгөө нь нэг хэморж уйлдаг уу? уйлна штэ. Би ч гинтих штэ яга. Гинт уйлахааргүй юм дээр болоод уйлж мөлөл. Гинт хүнд гомдол уйлж мөл. Нөгөө ихс нартаа нөгөө угаасаа ууралж чадахгүй. Дээрс нь угаасаа ингээд хилж чадахгүй болохоор уурсан бол тэгээд шууд нулимс сэлгэнэл. Загнуулчих юм бол жоохон нулимс сэлгэнэл. Дээш арчиж байгаа ч. Манай чинь залгилтандаа айгуу сайн нулимсаа буцаага залгичдаг. Тэгээд Бүрээсээр байгаа тэгээд Нэвчүүлээд. тэгэл дараа нь ингээд ихс нар угаасаа нулимс сэлгэн жахыг хараад аниг энд ингэсэн байхгүй тэгсэн байхгүй гэл тэгэнгүүт шууд хэлж байгаа юм шиг. Та түрүү тэгээд ийм байхгүй юу гэл тэгэл ярилцаад ойлголцчихдаг шүү дээ. Айгуу амар. гэл нэг баба нэг яг их зэртэйгээ ярьж байгааг нь харахаар ингэдэм байна ингээд сайн ингээд юм хэлчихсэн аа да зэршиг шиг ч бодтой юм шиг байна. Гэл залгичдгийг ингээд. Тэгээ дараа нь гоё дараа нь ойлголцчихдаг байхгүй. Ани тэн дээр ч харин тэгсэн байхгүй. Тэгээ би ярина гэсэн юм аа. Тэр нь л тэгтээ дандаа л миний ялтаар өндөрлөдөг гэдэг. Тэгтээ яа тий. Гүй. Тэрэн дээр харин хулагч битээр амар их мэтгэлцдэг. Гэтэ тэгж амар угаасаа хэрэлддэг. Амар их мэтгэлцдэг. Тэнгүүд сая сүүлд нөгөө хулагч бэлтгэл дээр нөгөө хин манай нөгөө 2 лигоноор шидэлт хийжсэн байхгүй юу? Тэгсэн чинь би нөгөө тоолж жагаад нэг дотод тоолчихжээ. Тэгсэн чинь бабач харин яг ингэдэг байхгүй юу? Чамайг ингэдэг болохоор би бүр өөрөө ингээд үнэн тоолж байгаагаа мэдэхгүй, худлаа тоолж байгаагаа мэдэхгүй гэ хулагч бүр амар гомдолцсон заяа. Би тэгэхээр үгүй харин би одоо өөрөө тоолж исэн тэгээд миний зөв юм болов гэж бодвол тэгэл гүрийчдэг байсан шүү дээ. Тэгээд сүүлд бүр тэр чинь баг би ч одоо баг 2 3 жил баг хулагч тэрийг хэлж чадахгүй ингээд баг хулагч ингээд за миний л буруу юм байна гэд ингээд надад хүлийн зөвшөөрөгдсөн. Тэнгүүт би тэр хүртэл бүр ингээд гүрийцэн өөрөө үгүй миний зөв өө тэд байсан юм аа сая ингээд оруулаад тэд болсон 5 болсон 6 болсон ингээд. Үгүй гэл. Манай дандаа ялдаг байсан уу? Миний сурсан тоол энэ шүү дээ гэдэг. Тэнгүүт би өөрөө буруу тоолоодсэн байгаа байхгүй бас. Гэтэ энэ бол байнга бас биш шүү бас. Нэг 60 40. 60 40 хэн ялаа да. 60 40 би. Холаа. 60 40 хараа. 60 40 хамгийн гол нь байнга бобоо ялаад байгаа байхгүй. 60 40 дээр байнга гэж угнал баймаар санагдаад гэсэн мэтлэл байнга бобоо ялаад байгаа. Айгуу. Тэр нэлээ мэрэгт мэтгэлцдэг. Тэгээ дараа нь тэгэл тэрэнгээс олж инээлтэл хөрөлдөл. Тэр нөгөө юун дээр ер нь оюутан их тоглож ирсэн үү? Тоглож үзээгүй. Тэг яг нөгөө оюутан болж байхдаа яг бэртцсэн. Биш оюутан болоод эхний жил чинь ковид гараад бүр ингээ болцсон байхгүй оюутны лиг. Тэгээ би ч өөрөө 10 жилдээ ихш нарыг амар харж өссөн. Тэгээ ингээ хурдан л оюутан болох юмсан гэж бодож байсан ч байхгүй ковид гараад. Тэгснэ 2 дугаар курстэй бэртээд тэгээд ингээд 2 жил алдагдцсан. Тэгээ би чинь бүр тоглоогүй 2 жил болсон шүү дээ. Тэгээд ингээд шууд 4 дугаар курсээ төгсөөл. 4 дугаар курстэй тэгээд лиг эхлээд тэгээ шууд дээд лиг рүү орчихсон. Тэгээ нөгөө тэр үед чинь нөгөө лиг тоглож байгаа л оюутны лиг тоглож болохгүй, оюутны лиг тоглож байгаа лиг тоглож болохгүй гэсэн дүнтэй. Тэр нь одоо ч гэсэн сургуулиас тэгээд сургуулийнхаа нэрээ өмнөөс тоглол моголд гэж янз бүр юм гайгүй юу? Гайгүй. Ямар сургууль вэ? Сити их сургууль. Сити. Тий. Зөв. Сити бол гайгүй хөө, тий? Сити ч ер нь бол бас Саксны соёл моёл суудсан тийм сургууль байгаа шүү дээ, тий? Манай Саксны яар ихэнхэн Сити төгссөн. Тэгээд бас нөө төгсөх жил болохоор бас яасан баг тий. Бас нэгдүгээр курс бол бас тоглолмаар байх л хэлгүүт. Тийм гайгүй гэхдээ намайг ойлгодог. Би тэгээд багш нартайгаа нөгөө минь тустай явдаг гэсэн. Энэ Ситигийн яг юуны багш нар ч юм бол бас дэжгүй. Ер нь аль нь нөгөө одоо жишээлбэл жингийн тухайн дээр юм тавиад аль нь илүү жинд арах уу марах уу бүгдээрээ дэжгүй.
мэдээд идэх те. Тийм. Ялангуяа дээдлэг рүү орж байгаа хүүхдүүд бол амар Тийм дэмждэг ер шүү. нь нэлээд нэмждэг. Сайн шүү. Тэгээд тэр нөгөө за Ситигээс тоглож чадсангүй ингээд төгсөө явчлаа. Тэгэнгүүтээ ер нь зөв 3-3-аараа урсгалаараа явж байгаа шууд Амазонс руу орцсон уу эсвэл өөр баг мага санал ирж ирсэн үү? Дээдлэг рүү. Гүү ер нь 3-3-аараа тоглож байгаа бол тэр үед ч нөгөө ихийн тулга агш чинь шууд 3-3 хайдаг нэг баг болгоо шууд дээдлэгт оруулчих ярьжсэн байхгүй. Тэгэл нөгөө зарим нь өөр багт ороод тэгээд хулигч аривкагч бид идчих ингээд нэг баг болол. Тэгсэн чинь доороос болроо ихийн нандаа эдэр гарч ирэл. Тэгээд тэнгүүт нөгөө дээрээс дахиад нөгөө бүр баянагч эдэр майжагч эдрийг аваад нарагч цокогч гэл яг ингээд насныхаа балансаар шууд ингээд аваад орсон. Нэр манай чинь байсан шүү дээ. Тий. Ихний жил байсан. Тэгээ та хэд чинь тарцсан байсан юм шүү ер нь. Зарим нь өөр баг магтаа гэрээ мэрээ хийцэн. Орхоор хийцэн ч яах вэ? Хийхээр болцсон, ам тохироо мохроо явцсан. Энд тэр явж яхад нь тулгаах буцаа цуглуулсан юм шүү. Гүү тэрийг бол би өстө мэдэхгүй. Ямар тач багш бол бүүнд нь оруулна гэж тийм ярьж исэн. Тэгэл за ингээр болчлоо гэж шууд тэгэл бид хэд ч нэг баг болол. 3-3-аар зангидагдал ерөнхийдөө болол орчиж байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд хэрвээ тэр үед зүгээр ингээд тарцсан байсан бол магадгүй нөө үзэгчдийн үсэт байгаа нэг тийм жоохон юу гэдэг тэнцвэртэй гэх юм уу, жигдэх юм уу. Тиймэрхүү юм би олох байсан баг. Гэхдээ ер нь бол зүгээр нөө сайн тамирчд ээж ил сайн тоглогч доороос нь гарч ирж байгаа шүү дээ. Жишээлбэл энэ нийт ингээд тараад алга болчихсон бол мэдгүй нандаа болроо хоёр ямархуу тоглогч нар ч болох байсан тийм үстэй гэж бодогдоод байхгүй бас янз янз тэгэл бүх юм л хоёр талтай юм ч угаасан. Одоо энэ Амазонстой нэг тэдэн жил тоглоод өөр баг маг руу төргсөн тийм бодлоо. Одоохондоо бол тийм бодлоалгаа. Би ч нөгөө яг бэртлээс яг орж ирээд яг яхаа түрүү жил арай гайгүй тогсон. Энэ жил бас бүр ингээ ахиа явчихж байгаа болохоор ер нь бол одоо яг гол нь манайх дээр нөгөө гадаад коуч байгаа. Дээрээс нь нөгөө манай уугийн агш байгаа. Уугийн агштайгаа 3-3 дээр орж ирээд 6 жил болцсон. Тийм учраас ер нь бол сурах юм надад нэлээ их байна. Нөгөө манай Испани коуч ирээд ер нь бол нэлээ их юм зааж өгсөн. Одоо би анх орж ирэхэд нөгөө хээж гэдэг хамгаалт мэдэхгүй, андер гэдэг хамгаалт мэдэхгүй. Тэгээ тэр ласт мастаж мэдэхгүй тэгээ явдаг байсан. Одоо бол бүр шал өөр бүр ингээд сагсан бөмбөгт гэдэг чинь бас ийм л юм байт юм биш тэг гэсэн ер нь бодол байгаа. Гэхдээ одоо нэлийн сурах юм зөндөө байгаа болохоор бас л хэлж бол мэдэхгүй. Тийм. Гэхдээ ер нь бол зүгээр одоо цаг хугацааны асуудал гэж бодоод байгаа байхгүй би бол. Амазонс бутархан. Яагаад тэгэхээр тэргүүд чинь амар олон ур чадвартай тоглогч нар нэг дор ингээд цуглаж гар чинь тийм үстэй. Нөгөө багууд нь ингээд за магадгүй тийм үү. За цалин мөнгөө бодоход ядаж тийм үү. Арай өндөр санал тавиад байна. Амазонс өгж байгаагаас хамаагүй өндөр те багийнх нь лидерээр ингээд авчмаар байдаг те. Тэгээд төв тоглогчдын үед ч гэсэн бодсон ч гэсэн тийм үстэй. Өөр багт очиод бас нэг энэ ихс нартайгаа ч юм уу те эсвэл найзуудтайгаа ч юм уу нэг эсрэг бас нэг өөрөө баг манлайлж орж ирээд аль хүртэл үзэх нөөч гэдэг юм уу. Тиймэрхүү бодол угаасаа л тоглогч болгоны дотор байгаа байхгүй ч тоххой. Тэгэхээр нэг юм орийн нэг хэдэн жилдээ ингэж явж байгаад бол Амазонсын яг энэ гол цөм гэх юм уу тоглогч нар бол ер нь өөр багийн лидерүүд болоод манлайлаад одоо жишээлбэл хүлгүүд байна шүү дээ. Хүлгүүд цацаа бол хин гороо ингээл яваад өгцөн. Одоо Амазонстой ганц үздэг баг нь л хүлгүүд байсан шүү дээ. Тэгэнгүүт тэр гурав чинь ингээд шал өөр баг дээр ингээд очиод ингээд явцаа одоо ингээд бас плей-оффын тоглолтууд нь болоод ингээд явжлаа. Ер нь бол бас л юунаас хувь тоглогчдынхаа хувьд бол өмнөх тэр хүлгүүдэд байсан одоо амжилтаасаа гэх юм уу хамаагүй өндөр түвшинд тоглож байгаа хгүй одоо нэг багаас олцсон хүмүүс ч тийм. Тэгж бол хараад байгаа шүү. Гэтэ манай багч чинь юу штэ. Одоо надаас доош дүүнэр штэ. Тэр дүүнэрийг чинь баг 4-5 жил бэлдсэн штэ. Бүр тасралтгүй. Тэгж байгаа л яг ингээд доороосоо шууд ингээд гарч ирээл. За одоо ингээд дээдлэгтэй тоглоё ингээд хамт тоглоё гэж шууд ингээд манай багийн одоо юу гэх юм маркетинг менежмент гэх юм уу. Тэгээд ер нь манай юу амар сайн. Хашаах амар сайн. Тэр нь хашаах бүх юмыг ингээ хийгээл манай багийн менежер ихгүй. Тэр нь бүх юмыг ингээд бүр ингээд доороос нь одоо ингээд эхлүүлээ сурцсан. Тэгээ бүх юмыг ийм цэгцтэй хийдэг. Тэгээ хэрэгтэй юмнуудыг бидэнд бүгдийг нь өгдөг. Тийм ер нь тийм болохоор манай багийн менежер бас айгуу сайн. Тулдаал юм. Хэдэн жилийн гэрээтэй байгаа вэ? Би шул хийж болох юм болов?
Хамаагүй. Яг хэлж Гайгүй яах баха. хэлэх яах. 5 жилийн гэрээтэй байгаа юм бол. Одоо нэг 2 дахь жил нь баг. юу эхний жил дуусаад 5 жилийн гэрээ хийсэн юм. 2 дахь жил дуусаад. Одоо манайх мөнгө авсан жил шүү дээ. Тийм. Тэр чинь яг нөгөө 4 жилийн өмнөлийг болсон гэхээр 3 жилийн өмнө нөгөө хүлгүүд авраг авдаг жил. Тэрийг дуусгаад яг 3 дахь хулирал руугаа орж яхад 5 жилээр гэрээ сонгосон юм байна тий. тийм. Тэгээ одоо 2 жил явцгаа одоо 3 жилийн гэрээ ер нь бол Тийм. Одоо 2 дахь жил гэсэн. тэр үед л нь яригдаханда тэр үед л нь жигдгэн баг нь баг тэр үед шинжилсэн мэлхтэй гэрээнүүдээ бус тоглогч нар чинь ч гэсэн Мэдхгүй. Одоо бол ер нь сая гэхдээ зүгээр бабагийн ярианаас тэгж л ойлголоо шүү дээ. Нөгөө Amazon-с менежмент сайтай байгаа учраас баг нь өөрөө тэрнтэй бол угаасаа марах хүн байхгүй бах. Яагаад тэгэхээр амжилтаараа ч гэдэг юм уу тоглогчдын үзүүлж байгаа тий тоглолтын төвшнгөөрөө ч гэдэг юм угаасаа харагдаж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө ямар ч үн санал тавьсан гэсэн бидэд хөдлөхгүй гэдэг үгийг л баг хэлчих шиг боллоо Тэгээ одоо нэг үзэгчд одоо хүмүүсийн харж байгаа юунаас яг сайн нүүдийн түүж аваад байгаа юм шиг боловч өөртөө одоо 5 жилийн өмнөөс тэр дүүнэрээ бэлдсэн. бэлтгэж үйлдүүлээд байсан шүү дээ. Тэ. Яг 5 жилийн өмнө бэлдсэн гэхэр чин тэр яг нөгөө юу Amazon-ын 3 гэдэг баг дээр аваад бэлдээд байна гэсэн үг. 3-3. Үгүй бид хэд ч одоо нөгөө энэ жилээс л нөгөө өсвөрийн багтаа болж эхэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт юу гэх юм одоо 3 дээр чи нөгөө өмнө нь нөгөө Улаанбаатар Амазонс гэсэн клуб байдаг байсан шүү дээ. Яг тэр олимпийн жилийн дараа ч юм уу өмнө ч юм лөө байдаг байсан байхгүй. Яг тэгэнгүүт би яг үүн сервис эдэрт явж байгаагүй мөртлөө ингээд байнга ингээ хамт бэлтгэл хийдэг. Тэгээ байнга намайг дууддаг. Тэгээд ингээд олимпийн шгшээ багийн тамирчин гэж бас ингээд явдаг байсан. Тэгсэн мөртлөө ингээд тэмцээн уралдаанд орохгүй мөртлөө ихнэрээс амар их юм сурдаг. Тэгээ байнга очдог байсан. Тэгээд ер нь тэр утгаараа бас ингээд одоо юу гэх Amazon-с 5 байгууллаа гэж би одоо ингээд шууд орчих жоохгүй. Ягаад гэвэл би өмнө нь ингээд байнга ирдэг гэсэн бэлтгэл дээр ирдэг байсан. Их нартайгаа ингээд хамт бэлтгэл хийдэг байсан гэсэн утгаараа. Тийм тэгэхээр одоо юу гэх юм 3 жилийн өмнө ч гэсэн одоо миний одоо энэ дүүнэр штэ ингээд ууг агч гэсэн ингээд би ингээд 2 хүүхэд ингээд бэлтжижсэн ингээд тэр нь болохоор нандаа болроо 2. Тэнгүүт шууд тэр эдийг ингээд ууг агч бэлтжижсэн болохоор 2-3 жил бэлдсэн болохоор тэгээ шууд дээдлийг рүү оруулаад тэгээ уусаа амир юм цаашаага ирээдүйтэй амир тийм хүүхдүүдийг ер нь олж аваад ингээд баг ингээд бэлтэж байгаа л энэ яг дээдлийг тоглол болно. Энэ ингээд цаашаа ингээд юм сураад амир сайн өсөх дэвжих чадвартай гэдгээ шууд аваад. Тэгээд ер нь бол шууд бол дээдлэгт оруулахгүй шүү дээ. Эхлээд жил ингээд өсвөртөө тоглож байгаа бол 2 жилийн дараа одоо юу гэх юм одоо энэ ийм хөгжлийн лиг дээр явж байгаа одоо энэ золоо гэдэг нэг охин байдаг хгүй юу. Тэр хүртэл одоо манайх ингээд шууд дээдлийнхаа бэлтгэлд оруулж байгаа. Гэхдээ дээдлэгт бол тоглохгүй шүү дээ. Тэгээд дээдлэгт ингээд одоо юу биш ийм хөгжлийн лигтээ тоглож исэн ч гэсэн манай дээдлийн бэлтгэл дээр ингээд хамрагтаад бас ингээд явж байгаа хгүй юу. Бас ингээд юм сураал баг багаар. Өөргөө хөгжүүлэл явж байгаа. Тэгээ өөргөө хөгжүүлэл. Тэгээд ер нь бол дээдлэгт орох нь тэр хүний асуудал. Сайн байвал угаасаа манай баг шууд санал тавиа шууд гэдэг дээдлэгт болов. Тийм бэлэн болсон цагт нь. Сайн нөгөө нэг эмэгтэй шгшээгийн нэг залуучуудыг нэг цуглуулсан шүү дээ, нэг бэлтгэлд. За. Тэрэнд хамрагцсан хөлт мөн үү? Тэгж гинөө. Өөрөө тэгж хэрэггүй. Чи гэхдээ ирэх байхгүй. Аха би бэлтгэл байхгүйсэн болохоор тэгээд. Тэрийг мэдэхгүй байгаа. Би гэхдээ ер нь бол амар мартамхаа тиймэрхүү юмыг санахгүй шүү дээ. Ер нь энэ яагаад энэ залуучууд ийм амар мартамхаа болоод байна? Би ер нь уусаа багасаа л мартамхайсан. Тийм. Ковидаас өмнө гэж. Гүг нэг ковидос өмнө. Ковидос өмнө би ковидтэй байсан. Бодлаач гоо. Тэгээ худлаач гоо нэр ингэсэн. Би ч өөрөө амар мартамхаа. Шкафд өөрөө пүүзтэй худлаач гоо. Харин тийм яг нөгөө тэр юун дээр чи Amazon-ын юун дээр уугийн бас амар их тийрсэн байхгүй нөгөө үзэгчд бас баахан ингээл Ууг л гэдэг юм ямар ууг юм. ял хоолойтой уугийн. Чиний хоол ер нь нөхөө болсон юм шиг. Иймэрхүү хоолойтой байна. Уугийг би одоо ойлгоод байна. Сая хагасан санд хүүхдийн тэмцээн болоод тэгээ баахан орилж байгаа тоолоо ингээд тогтчихж байгаа байхгүй одоо тэгээ ер нь зүгээр болж өгөхгүй ингээд байгаа. Тэгээ эн чинь ингээд дараа 7 хоногт дахиад юу 15 ихлэн заяа. Тэгэхээр миний хоолой ер нь бараг сэргэлт авахааргүй шинжтэй байгаа байхгүй. Манай уугийн хоолойг нь гайгүй байсан биз дээ. Уугийн ер нь гэхдээ зүгээр болоод байсан. Оюутан бах тий. Нэр ингэсэн. Нэр ингэсэн. Мэдгүй би бол ийм хоолойтой байхад нь л орж ирсэн. Тий. Нэр ингэсэн зүгээр байсан. Зүгээр байж хагаад хүүхдүүдтэй ажиллаж гурвалдаа шиг л явд юм байна. Хүүхдүүдтэй ажиллаж эхлээл орилсоор байгаа л тэгэл баг тэгээ тогтцсон тий сайн уу. Гэтэ угаасаа хүүхдүүдтэй ажиллаж эхлүүл ер нь тогтохоор юм билий.
Би бас энэ өсвөрийн шгшээ баг дээр өсвөрийнхөө шгшээ баг дээр үнэлээ. Бас бэлтгэлтэнд ороод ингээ явж байгаа байхгүй бас юм өөрийнхөө мэддэг чаддаг бүх юмыг зааж өгье гэл. Тэгж яхад л бас амар ойрлж байгаа юм чи. Би ч өөрөө бас амар ойрлтгүй. Хоолоо мол өөр нэг ууг ирэх гал байна уу? Үгүй би гайгүй. Би ч нөгөө нарийнхаа хоолойт болохоор ер нь гайгүй ш. Цэл хоолойт бабагч. Ял хоолойт уугийн шав. Цэл хоолойт бабагч. Тэгээ арай ууг чинь тэгжсэн аахгүй. Андаа ингээ ийм ингээ бичээд байгаа хүмүүс одоо ингээ чи бодолтой ингээ манайх ингээ шууд сайнуудын түг ингээ дүүгээд авцсан юм байхгүй шүү дээ. Энд чи дандаа ингээ манай өг дээр байсан ингээ бэлтгэгдчихсэн ийм хүмүүс л байгаа шүү дээ. Одоо Нандэ болроо хоёр их бобоо байна. Тэгэл ингээл улаан хариуг хоёрчсанд ингээл Амазонс гээл ингээл 3 баг дээрээс л гарч ирсэн хүмүүс шүү дээ. Ийм яриад ингээд манай хүн жоохон нэг тийм ямарцсан явжсэн. Тэгэл угаасаа ганц боог л авсан байхгүй өндөр боог гаднаас. Гэтэ боогч ч бас Амазонс байсан шүү дээ. Ер нь бол. Гэхдээ яг бооч ер нь цэврөгшин бүтээгдэхүүн л дээ. Авсан ч гэсэн тэгэл авч чадчихвэл тэгэл яаш шүү дээ. Ямар хамаа байна. Одоо ямар ч найраа юу байхгүй шүү дээ юм шүү дээ. Тэр хүн өөрөө орохгүй гэхдээ л авч чадахгүй юм чинь. Одоо ингээд түүгээд байна гэл одоо тэр нэг модоныг тэгж ярьдаг гэл нэг 10 жилийн өмнө манай хүү модонд явдаг гэхээр танаа хүүч хүртэл үгээл хүмүүс тэр чи яхан тэр хүүхдүүд өөрсдөө орё гэдээ очихоор тэр багш авахгүй гэх чи хэцүү үст. Тэр нэг урвууллаа гэж ярьдаг тэгээд нэг хүний ойлголт л өөр багш. Зарим нь ч хүний хүслээс л хамаарна. Хүүхдүүд хоорондоо яриад нэгээ авч уулна. Эцэг их нь эднийх ингээд тууштай заалтай ингээд аваач өгдөг хүмүүс байна. Тэгэл найзуудтайгаа хамт баймаар хүмүүс бас байна. Хүн болгоно л юу л тэр чинь бүгд мэдэхгүй болохоор. За өөр. Тэгж юм яа ч юм уу ч юм. Нэрээ төгсгөлөө бат мөнхөө. Идрээ. Харин тийм л байна. Тэгчлээ гэдэг. Тэгэнгүүт за 3 руу орлоо. Одоо жишээлбэл 3-3-ийн нэг юм бэлтгэлийн цикл шүү дээ тий. Чиний үед одоо ч яг хэвээр ер нь цикл өөрчлөгдсөн. Одоо бид эдийг ингээ харж байхад за тоглогч нар бол нэг жилийн 9 сар ч юм уу за магадгүй 7 сар ч юм уу уртдаа тийм үү 6 сар ч юм уу ер нь бэлтгэлтэй эсвэл лигийн тоглолттой ингээ явж 3 болохоор арай өөр тий. Бараг ингээ бүтэн жилээрээ ингээ яг бэлтгэлтэй тоглолттой ингээ яваад тах шиг юм тий. Тэнгүүд анх яг тэгж орж ирэхэд ер нь ямар ч амралт байхгүй мó өдргээд баг сакс макснаас уудах ч юм уу тиймэрхүү мэдрэмж авч ирсэн үү? Би ч нөгөө хаалганд орохоос өмнө бэртгэхээс өмнө ер нь жоохон нийлэн залах байсан. Тэгээд бэртснийхаа дараа ингээд 2 жил бараг сакс тоглохгүй жагаад орж ирсэн болохоор миний хувьд бол тийм байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө яг нөгөө залхуу зам угаасаа яаж ингээд шууд ингээд болчихгүй одоо юу гэх юм залхуугаа болчихгүй дээ. Тэгэнгүүт ингээд жаахан залхуураад ирэнгүүт л хулыг ч яажнаас амар их үгэлдэг. Аль эсвэл ингээд ивэр хилдэг, загиндаг, аль эсвэл инээж жагаад хөвгчлөлтөө маягаар хилдэг, хошин маягаар. Тэгээ ер нь тэгж жагаад намайг ер нь бол нэг одоо энэ залхуу хойрог тэгснэ юм жоохон юм шантрамтгай тиймэрхүү зангаас бол ер нь холдуулж өгсөн гэх юм уу. Тэгээд хулигч өөр амар хичээнгүү. Хулигч хичээнгүү болохоор ингээ аривкагч дагаал, би дагаал. Тэгэл 3-3-т байгаа бүх хүмүүс ингээ дагаа авчиж байгаа байхгүй. Нэгээ дагаал. Тэнгүүт ерөөсө тиймэрхүү юм их боддгоо. Тэгээд уусаал л одоо цалин мөнгө аваад явжлаа юм чин энэ миний ажил гэсэн ийм бодолтой. Дээрэс нь өөрөө дуртай юмыг тоглож гин. Тийм болохоор ер нь нэг тиймэрхүү юм бодогддгоо. Яа сайн нөгөө яагаад зүсэн гэсэн чинь. Тэгэхээр болсон шүү дээ сайн 3-3. Тэгээ манайд орчоод өргөсөөлөө шууд 5-5 бэлтгэл рүүгээ явах байсан шүү дээ. Тэгэхэд нөгөө хоолой зангирал яг дуусны дараа за одоо ингэ шүү тэгээ шүү гэсэн чинь. Яаха ядарч штэ гэд хоолой зангирал нэг сонирн болол. Тэгэл коучд хэлээд ядаж тэгвэл эхний эдэн тоглолтууд нь оролцохгүй байж болох юм болов гэсэн чинь азараар энд нөгөө говьд мэд авах орлоо. Тэгээ явах нь багаар хойшлогдоо. Тэгээ манай амар юм гоё очсон нөгөө энд нэг жоохон хит онцсон. Тэгээ бас нэг жоохон амралт авцсан. Тэг чим шууд дуусаал явахаар байсан байхгүй яг юугаараа планаар болол. Тэгэнгүүт яа тэр нэрнгээсээ яг ингээ үлдсэн бохгүй санаа ингээ та френ коучд хэлээд өгөөч ингээ юу хулигч ер нь ядарч л байсан ч гэсэн ядарч гинэ гэж байгаа болохоос яг тулаад тоглох юм бол шал өөр. Гэлтэй байна л. Тийм за одоо ч
Ер нь бол угаасаа бүгдээрээ л ер нь их бах. Ер нь бол угаасаа ингээд дэлхийн авраас мөнгө авцсан тий. Дараагийн тэмцээнд нь угаасаа бэлэн байгаа ийм одоо яг тодорхой яг тэр хугацаанд ингээд тэмцээнд шүү гэдэг угаасаа өөртөө ч гэсэн мэдчихэж байгаа болохоор хайтарч байгаа ч гэсэн гүрийтэй л гэж байсан бах. Ер нь бол. Одоо бэрчээд ингээ эргэж ирээд бабаангаа ирээд тоглож байгаа ш тийм үү? Тэнгүүд магадгүй мэдрэмжний хувьд эсвэл өөртөө итгэх итгэлийн хувьд ч гэдэг юм уу амар хэцүү чаленжтай чи ингээ хичээгээд тахч гэсэндээ заримдаа болохгүй байгаа юм шиг энэ төр мэдрэмжтэй тулж ирсэн үү? Сая сүүлийн одоо яг бэртчээд орж ирсэн яг тэр жил гэх юм уу нэлээд хэцүү байсан. Өвдөг ер нь угаасаа би одоо хүртэл бүтэн нугалж чаддгүй байхгүй. Гэхдээ ер нь бол өмнөх жилүүдийн хасаараа гайгүй. Дээрдээд байгаа. Тийм дээрдээд байгаа. Тэгэнгүүт тэр үед болохоор би нэг хагасл нугалдаг байсан баг. Тэр үед амар хэцүү байдаг байсан. Одоо өвдөг маань яачих бол ийчих бол дахиад бэртээд нэг дахиад хагалгаанд ороод тэгээ бүр байхгүй болох болов яах бол гэсэн амар айцтай байдаг гэсэн. Тэгээ хөлөө тавихад хүртэл амар хэцүү байдаг гэсэн. Тэгээд ер нь бол тасгал масгал хийгээд миний булчин чинь бүр амар бүр зүгээр баг миний одоо энэ гойны 2-1-тэй адилхан байдаг гэсэн юм байна. Тэгэл тасгал масгал хийгээд арай гайгүй болсон. Тэгэл ер нь бол одоо юу гэх шантарч исэн үе зөндөө байсан. Би уйлж исэн. Бүр уйлаад ламка гिच рүү бас нэг ярьжсэн байна. Би одоо яг яах вэ гэд яг мөнгөнгүр рүү явах замдаа нэг тэгж уйлж иржсэн. Тэгэл анаа тэгээд одоо ах вэ нэгэнд одоо ингээ болоод өнгөрцөн нэгэнд гүрийгээрээ гэл тэгээд 3-3-ын дэлхийн аврахт явсан баха тэр чин Румынд болсон дэлхийн аврах тэрэн дээр чин нэг хулыгч шарукагч тэгээ Эрка орж ир тэгээ бид дөрөв чин явсан байхгүй юм тэрэн дээр бас арай гайгүй тоглосон гэтээ бас яг тийм амар бол нэг сүртэй тоглоогүй тэрний дараа нөгөө оюутны дэлхийн аврагаас туул хулыгч арукагч бид дөрөв яваад Турк руу яваад тэгээ бид тэндээс хөрөл медаль аваа. Тэгээ ер нь бол тэрнээс ингээ багаар ингээд ахиж дэвшил гараад тэгээд арай гайг болсон юм. Тэрнээс чинь бас нэг уналт болсон байхгүй нөгөө хүлгүүд дээр мөнгө аваад тэрнээс чинь болоод жоохон травматай болоод би чи бөмбөг залхаас жоохон юмрхүү травматай болоод тэгээ би за шийдэгч болыг шидэлтэн дээр амар анхаарад 2-0 болоод түрүүжил. Тэгээ энэ жилээс бас нэг дээрээ буцаж тоглоод бас өөрийнхөө травманаас гарсан болохоор ер нь арай дээр гэх юм. Арай өөртөө итгэл бүр бүцэд нуглахгүй юм. Тий. Гэтэ ер нь бол бүцэд нуглахгүй байгаа ч гэсэн миний одоо тийм өвдөлт бүр байхгүй болсон. Тий ямар ч зовир байхгүй болсон. Тэгээ бүр айх айцч бүр ингээ байхгүй болсон. Би тийм айцтай байсан билүү гэдэг бодлоо бүр ингээ мартцсан. Тэр нэг бобогийн нэг бэртгээс өмнөх нэг тоглолт үзчихсэн юм аа. Тэр нэг амар зөрөгтэй тэг шийдвэр гаргалт амар шийдэмгий дээрсэн бохгүй надад л. Тэгээд би нэрийг мэдэхгүй тухайн үедээ. Тэгэл энэ хин гэдэг тэгэнгүүт чи нөгөө нэг энэ иди чинь нэр амар ядаргаатай зөө. Болоор эрдэн болоор цэцэг мэцэг ингээд нэг бага юм адилхан нэртэй. Тэгээд аль нь хин нэм мэдэгдэхгүй болчих жоохгүй тухайн үед чинь бол 5-5 яг эхлээгүйсэн болоо. Тэгээд 5-5 эхэлсэн чи яг нөгөө анзаарсан юм нөгөө бэрцсэн штэ. Бэрчээд эргэж орж ирээ тоглож байгаа гэсэн чинь нэг л шал надад нэг юм өөрлөлдсөн юм шиг мэдрэмж төрөөдсэн. Тэр л юм байна л да. Ер нь бол тийм нэг юм яг ингээд шийдвэр гаргахаасаа ингээд бэмбэгнээд байгаа юм шиг. Тэгэл эсвэл одоо юу гэдэг нэг өөрөөсөө бөмбөг холдуулах гэдэг юм шиг тэгэнгүүтээ нэг юм яг нэг өмнөх нэг тийм зөвөн шийдвэр гаргадаг байсан. Бооч нэг арай өөр болсон юм шиг харагдаас. Тэгээ би за ер нь бол нөгөө бэртлийн дараах нэг тийм процесс явагдаж байгаа юм байна да. Тэгээ нэг өөртөө ихтэй болох гээд өөр би ер нь нэлээд айцтай байсан. Баярлаа. Чи хэлэн ялгадаг болсон гэдэг. юу гин Болрооныг халтарч унсан. болрооныг би бобог 910 гарч ирснээс хойш ялгасан. 910 хэзээс гарч ирсэн гинэ. Гээд ядаргаатай тэг үргэлжлүүлээд тахгүй. 900 автаа таарч ирсэн үү? Нэг л удаа таарчихсан. Яг харс тол гарч ирсэн. Нэг л удаа таарч ирсэн. Өөр гэнсээ талын дарж ирнэ гэдэг. Юу алтан жолоо дээр яг нөгөө имчилгээнд орчоод явж исэн юм аа. Имчилгээнд ч зүгээр барилчаад. Тэгээд нөгөө яг лифтний хажуугаар ингээ гараа явдаг байхгүй юу? Тэгсэн чинь яг нөгөө би нэг давхарт урсдаг шатаар дэшээ гараал би яж хат яг хулагчтай видео кол хийчихсэн.
Тэгсэн чинь л яг ингээл лифт рүү ингээл харсан чинь нэг таньдаг царай. Гээл дахиад ингээд тод харсан чинь яг ингээ миний үдээс хардаг байхгүй. Тэр нь 910 биш тэгээ дотроо бодчиход хулигч байна уу л гэдэг. Тэг ингээ бид хоёр 2 секунд харс тулгарчаад. Жан жамцал энийг уц руугаа харахаар нь би бүр банцсан долоо зүгээр ингээд цонх руу харс зогсно. Таны 910 та таарчлаа гэтгсэн чинь гэлдэгч. Харин энэ 910 лифтний хажууд байна. Бид хоёр сая өөдөөдөөс харс тулгараад гэж хулигч бүр ашгараад заяа. Би бүр ингээд сандас дахиад эргээ харсан чинь лифтэнд нь суугаа явцсан байх нь газ гарсан шүү дээ. Тэр хиний ламкагийн 910 таа гэдэг үст те. Тэр ер нь та өмнө ингээд чамайг адилхан гэж ярьдаг байсан юм уу? Гэхдээ ер нь ярьдаг байсан. Ярьдаг байжгаад нэг тиймэрхүү яриа гарсан л. Тухайн үедээ юу? Тийм, тухайн үедээ л. Бараг тэр хүртэл ер нь нэг амар хүмүүс анзаараа байсан баха. Адилхан гэж. Тэнгүүт би тэрнэр чи ерөөсөө тэрийг ерөөсөө үзээчгүй хараач байсан шүү дээ. Тэгсэн чи бид ид чинь нөгөө яагаад Солонгост байсан шүү дээ. Тэгээ Солонгост байжгаад би чинь нөгөө дата матаг байсан. Заавал буудлын руу орж иж тийм нөгөө Wi-Fi-аар ордог. Тэгсэн чил автобусанд явж исэн чил хөө бабаа энийг хараа л гэл. Цацаа гэж тэглүү үүжигч тэглүү нэг нь л авт хийсэн. Тэгсэн чинь л гайхаал ингээ харсан чил ламка гэж бүр ингэсэн явж. Тэгээд би бүр хүүрээ гэж бодоод. Тэгээд тэр чинь нилээ хэсэг явсан шүү дээ бүр. Би чинь бараг худлаач 7 хоног бараг тэр бичлэг гэж дандаа менш ийдсэн хүмүүс. Айгүй. Залхсан уу? Одоо тэгээд асч чинь одоо бүр тим яриа сонсохоор бүр ингээ зүгээр чихний хаажгаар өнгөрөөдөг болсон шүү дээ. Тэ чи өөрөө яг адилхан гэж боддөг юм уу? Хүмүүс яг тэгж боддог юм байж. Тийм, боддог юм байж. Тэр үед чи нөгөө чи тэгж боддог юм уу? Тэрнээс өмнө нэг 3 тэмцээнд явж исэн юм аа. Тэгсэн чинь хариугүй гэж бүр гойгаа болтгоо. Өрөөнд орж ирчихэд. Яна энэ чи одоо ингээд одоо өглөө бэлтгэл тэмцэн бэлтгэлийнхаа дараа усанд орохтой ингээд. Үсээ ингээд яг ингээд 910 шиг ингээд хуваагаа гараад тэр харъя гээл тэгж. Тэгээ гүйгүй байна би тэхгүй мэхгүй гэл. Тэгэл бүр ариукагч бүр шортоод болтгоо. Тэгэхээр гүйгүй би тэхгүйгээ бүр гүрүүч усанд ороо гарч ирэхтэй бас 0 ганцаараа мазармар санагдаад. Мазармар санагдал яг л хуваагаал үзлээ. Тэгсэн чи ялтч жоохон төстэй юм аа. Тэгээд бүр ингээд би бүр 0 дотор амар инегээд тэгээд за ариукагч гуйсан юм чинь жоохон хөвчлөлтэй бай гэж бодоод харуулъя гэл. Ана энийг хараа гэл харсан чи бүр бүгдээрээ татаж унах яаж тулыгч өдр өрөөнд ороод ирчихсэн. Тэгэл ер нь нэг үзчихсэн. Ариугүй чам 0 усан орчиж нөгөөдөө дуутчихсан. Цаашаа дээсэн заа болоо. Тэгээ бүгд авцсан ирсэн. Бабаг усанд оруулаа одоо 910 гарч ирнэ. Юунтаа дахиад өөрөө ганцхан энэж нэг цаачааг үсээс авна. Гээс ороо. Тэгээд нэг тийм. Би хацрын хонхорхоо хүртэл амар адилхан тий. Энэ бол минийх шүү. Яг минийх. Энэ өөрийнх шүү гэдэг. Тийм өөрийнх шүү. 910 бол биш. Энэ яг минийх. Чинийхтэй нөгөө юу мөнгө төгрөгөөр хийлгсэн гэсэн надаа. Гүү байглаасаа. Байглаасаа. Нөгөө нэг хүмүүс ингээд мөнгөөр хонхорхоо хийлгэж яхад би аваад төрцөн байх үед тэгээд чан. За хэдүүлээ ингээ. Лигийн мэдээллүүдийг нэг яриад тэгээ буцаад зочингийнхаа яриаг орноо. Лигийн мэдээлэл шүр парк гэлээс шүр парк гэдэг ялзуулахгүй бол бас жоохон юу хараад байгаа ш лигийн мэдээлэл уртцаад байгаа шүү заа. За тэгээд дугаар 17-гийн маань ивент итгэгчээр итгэлийг чанараар Асахи. За тэгээд мөн ивент итгэгчээр хоолоо өдөр бүр эрүүл бас өөдрөг. За тэгээд үндэсний дээдлигийн аль биесны Aptoki. За мөн хамтран ажиллагчаар Leaning брендийн цорын ганц аль биесны дистрибьютор Leader Sporting Mongolia. Бүгдд нь маш их баярлаа. За нэг бичнээрээ дайлах юм уу баала? Балагийн бичээ яадаг гэж тойл. Манай заална. Хөхөөд игчүүд болон бүхлөөр юм чинь штэ. Миний найзыг таргалуулахгүй байгаа тий. Таргалуулахгүй тий. Самарны олон өөр юм бичээ тий. Хоол ер нь зүгээр юм билээ. Васка бол наатан ч орцсон штэ. Тэгэл бичлэгний дундуур шаржигнуулаад идээд байгаа юм чинь. Инст гоё юм аа гээл ерөөс юм яриад идээд. Би тэндээс нь давж би бас идэл гэж. Бэлтгэлийн өмнө идэл гоё юм шүү те. Энэ хоёр бэлтгэл хооронд ч юм уу нэг. Харин тийм. Багт чихэр үед. Ойрхон бэлтгэлтэй үед мэдэл амарлаа. Нийтээ брендинг бичэн хоолоо. Тэгээ юу Асаки болохоор ингэж байгаа. Нөгөө одоо цагаан сар болох ч шүү те. Цагаан сартай холбоотойгоор одоо нэг юм бэлгийн багцууд гаргаж ирсэн.
Тэгээд эдгээр бол амар айтайхан бэлгийн вакцинууд байлээ. Үүний хувьд болохоор бас айгуугаа дайжгүй 14,938 төгрөг нийт бэлэг байна. За тэгээ бүр дээшлээд 32,000 25,000 гэдэг янз. Тэгэнгүүт энэ 14-ийнх нь ер нь зүгээр санагддаг. Бас нэг юм олон хүмүүс орж ирэхэд ч нэг юм төгтөг өгөөд тий. Тэгэнгүүт тэрэн дотор ч бас нэг юм хэрэгтэй хэрэггүйнүүд байдаг шүү дээ. Одоо гой бэлэг бас класс бэлэг авч исэн түүхүүд бас байна. Эмэгтэй амьс авч ийлаа бас тий. Айлд ороод 14,900. Тэгэхээр чинь дотроо амьс энэний чинь дотор болохоор одоо ийм юмнууд байгаа зөө. 14,900-гийнх нь дотроо ингээд жилитэй нөгөө төмрийн бэлтгэлтэй одоо нэг юм нөхдөг, цосмос нөхдөг төмрийн бэлтгэлтэй тэгээ гарын тосмостой. Тэгэхээр чи ингээд ерөнхийдөө айгүй эвтэйхэн бэлэг болчихж байгаа байхгүй. Хоёулын энийг ашиглахаар бэлэг болчихж байгаа байхгүй. Өөрөө эмэгтэй ч яг үнэ. Тэгэхгүй эмэгтэй амьс өгсөн айл. Тэгэж ингээд бүр эрдний. За буцаагаал дараагийнхаа хүнд өгнөс тээ. Эмэгтэй амьсыг үү. Тэгээ штэ. Тэгээ ер нь бол цагаан сарын бэлгийд чинь нөгөө жоохон тиймэрхүү бэлэг өгчгөр хүмүүс шууд сакс руу штэ. Би цагаан сарын бэлэг гэсэн чинь бэлэг гэдэг иргүү чинь нэг эмээдээ ч юм ингээд ажид өгдөн штэ. Ингээд за энэ бэлэг ингээд буцаад өгчээр хөнгөж юм уу. Тэгээ би нэг ажид өгөхгүй гэсэн чинь манай дөнгөж гарсан. Энэ манай өсөн шоколад байж тээ. Өгсөн шоколад буцаага өгсөн. Шоколад идэхгүй гэл тэр чигээр өгөхгүй юу. Тэгс. Энэ манай өгсөн шоколад байж тээ. Буцаа өрөөд ирлээ. Тэгжснээс нэр айгүй эвтэйхэн бэлгнүүд байл. Одоо би ээжийг юу яхчих. Бэлгэсэлтэй ингээд шууд асаагийнхаар бэлтгэх гэж. Тэгэл яг тэгэд эрэгтэй хүн орж ирсэн, эмэгтэй хүн орж ирсэн сандраад байхгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг манай аав ээжийн чинь нөгөө бэлгэнд амар ач холбогдол өгдөг. Тэрэнд тийм өгөхгүй, тэрэнд ийм өгнө гэл ингээл тэрэнд наачм болохгүй гэдэг айгүй төвхтэй. Тэгэд идэв шүү дээ. Амар ингээл шүү. Ялтчгүй бэлгэнд ач холбогдол өгöd байдаг. Хитрхи өгдөгтэй тэгтэй. Одоо бүр сүүлийн үед аамарс танах юу авах уу бид нар яах вэ гэл тэгээд хацсан юугаа хэлчихээл гэл. Хэлэхгүй болохоор тий нөгөө сонголтууд явуулна. Чатаар шууд энэ үйл болж гинэ гээл тэгэнгүүт наа чи зүгээр юм биш тэгэл хараалт тэгэнгүүт энэ үйл болж гинэ наа чи бас зүгээр юм биш чи ямар ядаргаад юм гэдэг аль нэг сонгох явуулаад. Тэг манай Токи тэр нөө пикэн байдаг шүү дээ. Тоглолтын таамаг өгөөд өгдөг. Тий. Тэр нь үнэгүй болсон маш шүү дээ. Үу тийм үү. Тийм төлбөрлөх гэдэг тэр нь болоод хоёр тоглолт багууд одоо бас нэг асуултууд нь хിവэрэ бэлгнүүд нь хിവэрэ тэгтээ нэг юу төлбөрлөхгүйгээр шууд таамаг өгч байна. Тэр бэлэг нь ер нь яг яаж явж байгаа одоо жишээлбэл таачаар би суглаанд оролцоод байгаа юм уу? Ингэж байгаа бэлэг нь одоо ингээд жишээнүүдийн бобо баала хоёрын аль нь илүү оноо авах ч юм уу одоо тэмдэглэлцүүлээд байгаа шүү дээ. Хоёр багуудын. Түүс сагс тоглож байгаагаар бобол аана л та тийм. Гимтэл нийтгснэрээ тэгээд тэнгүүд таачих юм бол нэг хурд эргүүлэх хэрэгтэй болчих. Тэгээд тэр хурдан дээрээсээ эргүүлээд янз бүрийн нэг бүх зөв тав хариултууд нь хурд эргүүлсэн нь бол бэлэгтэй. Бэлгэн дотроос супер шагналууд нь бол PlayStation 5 ч гэдэг юм уу те ингээд байгаа. Чихвч гэдэг. Тэгээд Токи дансрууд цэнгийн мөнгө гэдэг нэг янз бүрийн жижиг бэлгэнээс дата ирэх мэрэг ч юм уу те. Тийм юмуд байлээ. Тэгвэл би чинь бэлгээ авцсан юм байна. Би нөгөө нэг би ч бас алсан шүү дээ нэг хэсэг. Тэр чинь нөгөө нэг Токиогоо нэг цэнгэлчгээр чинь тэгээд дансанд мөнгө байгаад тахар чинь амар юм билээ. Шууд тэрийгээ сонгоол шууд хурныг уншуулаад Токиол мөнгө шилжээл тэгэл 1000-аар шууд одоо юу гэдэг баг бэйтл гэдэг юм аа шин тий нөгөө сонголт хийхэд одоо жишээлбэл биш л юм даа. Тий амар ойлгомжтой хоёр тоглолт байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чинь шууд тэрэн дээрээ тавиал ингэч чинь тэгээ надад чинь нэг гар утасны дугаарын ирэхчлүү нэг юм ирсэн. Тэгээд нөгөө зогсоолын төлбөр Токиогоор төлдөн шүү дээ. Тэндээсээ 5000 төгрөг бидэнд төгрөглөө. Нөгөө 1000 төгрөгөө би 5000 болгочих واخхой. Тэ? 1000-аар шууд пикингүүтэй шууд буцаагаад 5000 төгрөгийн тийм зогсоолын хөнгөлөлт одоо би тэгэл бэтэй шээ. Тайсан амар буруу мөрөд. Бэт бишээ гэдэг л сайн ярих хэрэгтэй бол. Тэгэхээр улам бэт. Харин улам бэт гэдэг. Бэтийн юу асуулъя. Найруулагч энэ хоёрыг кат гэх. Энэ хоёрыг өдөрж ирэх кат гэдэг. Одоо маань найруулагч гоё ингээ катлаараа гэсэнтэй юутэй дэ н оруулчихдаг айгу бас ширүүл. Бобо энэ юу баярлал маярлал юу сарж байна Токи дээрс багуудын хүснэгтийн нэг баярлал тоглолчдын стат энэ төр ороод байгаа Токи дээр
орж хардаг бол орж харж байгаарэ. Хардуу харин одоо харж арай да. Цэвлээ ахад баалах энэ чинь бол нэг эмба каранд дээр очихоор нэг кофе захиалаад л. Дакуж ороолоо. Тий. Кофе захиална гэснээс хойш та юм ярьж байгаараа би энэ Токиогоор гэлс бобогийн юг хараадах. Статын дундаж статын гаргаадах зэ. Тог Энэ айгуу гоё. Пикэм дээр би бол одоо танай тоглолтын өдөр бол танайхыг дандаа хожин ч гэдэм илүү гарчдаг юм дандаа тэгж тавиал. Тэгэхээр болчихж байгаа юм тий. PS очих юм бол ахын дүүтэ тоглоно. Өгнө гэж бодлоо яриад яг хөө. Өгөхгүй юу? Өгөхгүй. За болор цэцэг ингэж байна. Стат нь 5.7 оноо 35-д 5.8 дамжуулт нэгт. Оо. Тэргүүлж байгаа юм шүү дээ лигийг. 5.2 rebound 18-д тэгээ 1.1 стил 32-т. Үшин 3 стат 5 нэмэх юм шүү дээ. Амар одоо эффектив өндөртэй тоглож байгаа юм ер нь бол. Гэхдээ угаасаа Amazon шиг багт яг нэг тийм стат ялангуяа онооны стат хийнэ гэдэг амар хэцүү л тий. Тэгэхээр амар олон оноо авдаг хүн баг чинь тийм ч. Сайн нөгөө юуны Жин дарахт ингээд жигтэн дарах гэж байгаа шүү тий. Тий. Тэгэнгүүт тэрэн дундаас чинь тэгэл яалч уу шидэл мэдлэлтэй нэг нь л байвал одоо нөгөө хэд нь бас жоох ингэж өгж мөгж яваалдаг юм байна. Уусаа шидэлт нь орцсон байх тэгээ өгөхгүй бол мох шүү дээ. Наа нөгөө жижиг болроо бас өвдөгний хагалгаанд орсон нэг Тий. юу бичлэг нь яваад байдаг шүү дээ. Бүр хагалгаанаа бичлэг нүү. Тэр нөө хагалгаанд орох чинь тэгээд орсны дараа ингэсэн нэмшинд орлоод бэлтгэлээ гардаач л нэг тийм бүр нэг рил яваад шүү дээ. За юм нээц. Нас нэг гой барьж өгöd. За сахи. Баярлаа. Ямар олон блэ. За ийтэй брэндээ. Хоолоо бичнэ. Бэлтгэлийнхаа өмнө мэ дөө. За. Бэлтгэлийнхаа өмнө ганц нэг явуулчихад. Тийм бэлтгэлийн өмнө багийнхаа бүх хүмүүст өгнө. Тэгээ манай хамтран ажил клининг брэнд Монголд орж лидер спортыг Монгол тий. Дархан салбартай хотод бас их дэлгүүр гэрлүүг хөнөм бол салбартай. Тэгээ саяхан өнжлээс тамирчид нэг нүүр царай авсан тамирчид дээр жижигээг авсан. Шөөч нэг явлаа. Болко байсан баха. Болко байгаа, төрөө байгаа. Тэр гурлаа. Дэг таараа дахиад гомдлоо. Манай дэг ч одоо бүх хот таарал болгон дээр надтай гомдлоо. Линийг яагаад намайг авахгүй дэг ч өөрөө дандаа линийг үзсэн шүү дээ. Бүх хотоор 2 хүн линийг өмсөн байна. Нэг нь болко байлг гэлээ. Тий. Нэг нь би тэгэхэд хамаагүй л. За яах вэ? За линийхээ сонсож байгаа бол манай декийг бас. тий. Линийхээ анхааралтай аваарэ. Маа декийг. Өмнөөс нэг анхааруулсан шүү дээ. За хэдүүл ямар ч лигийн мэдээллүүд харъя. Тэгээ лигийн эмэгтэй тоглолтуудын мэдээллээр эхлэе гэж бодож байна. Эмэгтэй тоглолтууд ч байх тийм үү. 10-т болон Pirates багийн 6 дахь тоглолт болсон. Тэгээ 3-0-аас 10-т баг эргэн ирээд 3-3 болгож чадлаа. Энэ тоглолтод тунгалаг 15 оноогоор багта том тус сүргэлээ. За нөгөө талаас бол цацрал 13 он авсан. Тэгээд 5 дамжуулт 5 ассист 1 стил. Ассист тий. Ингээ. За тэгээд Game 7 гарахаар болсон. Энэ жилийн баг анхны Game 7. Бараг ч гэжтэй угаасаа л тийм юм тийм үү. Тий. Одоо нөө плей-офф эхлэегүй байгаа учраас. Тэгээ Game 7 бол одоо 3 дахь өдөр тий. Маргааш уу. 3 дахь өдөр. Одоо эмэгтэй 3-0-оос эргэж ирсэн юу байгаа юм уу? Баггүй шүү дээ. Эмэгтэй 7 тоглолтч гараагүй байхад 10-т хөлгүүд 2 анхны 7 тоглолтыг хийсэн шүү дээ. Тэрмэн байхад 4 жил урьсан 2 жилийн өмнө. Тэгээ 2 жилийн өмнө. Тэгээд тийм ч мэдээгүйсэн чи угаасаа тэр өмнөх нөгөө цувралууд нь 7 молоо тоглолтоор явдгүйсэн юм шүү. Тэгээ 3 ажиллажлаар явдаг гэсэн юм шүү. Тэгээ нэг 5 дахь тоглолт Монголд бол гарч ил хийсэн байлгүй дээ бодвол одоо яг сайн мэдэхгүй байна эмэгтэй яг үнэндээ. Тэгээд ямар ч санаж байгаа юм байна уу? нэрээ төрүүлж Би ч мардамгаа гэж аваа. Үгүй. Гэтэ би лиг бүр зохион байгуулахдахаас өмнө үү? Аль эсвэл Лигийн үрээнд л ярьж лиг байгаа. өрөөнд үү? Тэгвэл мэдхгүй санахгүй байлаа. Чиний санаж байгаа чи юу вэ? За тэгвэл лиг бишээс өөр бас байхгүй. Үгүй тэр нөгөө манай мөнгө авдаг жил чинь
Уусаа хүлгүүд 12 биш ээ. Хүлгүүд 12 илүү. 7 дахь тоглолт гарч ирсэн мэт. Тийм тэрийг л яриад байна. Тэрнээс хойш ингээд Шинэ юм ярих ч үгүй яг бит гурав яг яриад дууснаа сая. Үгүй би тэрнээс өөрөөсөө уусаа санахгүй нөө орж ирэх ч юм. Тэрийг ч бараг санахгүй. Таад яргаар саналаа гэж. Тий. Тийм билүү л гэж бодлоо. ер нь хайртай хүмүүнээс сандгүй. Эндэргээ хаймар асуулт болсогод. Санахгүй нөө гэдэг Нөгөө наач орчих шиг байна. Тэгээд хотлаа. За тэгээд 7 дахь тоглолт ямарсан болохоор болсон. Тэгээд эмэгтэй тоглолтын араас бол эрэгтэй тоглолтууд маань явсан. Тэгээд эрэгтэй тоглолт энэ сте амар тоглолт болсон тий. Яа. SGFs баг ховж онхруудтай. За тэгээд Дэлгүүн сар бол 15 оноор бага тэргүүлсэн. Толуу байсан уу? Хэн бисэн бэ? Сар бол мөн үү тий. За тэгээд нөгөө талаас Батуйг галзуурсан 25 оноо. Тэгээд яа энэ Тоглолтыг шийдээ хийсэн хүн сайн гарч ирсэн. үлзий орших бүр яаж байгаа юм бэ те нэр ингэсэн. 3 оноод байхад одоо энэ сүүлийн баг хэдэн жил ийм хожлоо хараагүй. 3 оноод байхад 3-аас шидэд алдаатай хийгээд тэгээд нэмэлтээ хийгээ хождсон тийм. Гэтэ тэрнээс ч өмнө юу асахгүй. Би бас яг энэ тоглолтыг үзэж суучсан. Юу мөн хоёр штэ. Мөн хоёр үлзайхыг хийхээс өмнө 3-аас 1 хийцэн бохгүй. Тэр чин өөрөө дундаа Тийм шидэв. тэгснэ авснаа дахиад 3-аас шидсэн бохгүй. Тийг нь Дэлгүүн аваад өгдөг ч үлээ. Тийм. Шууд Тэгээд 3-аас усаал жоохон ойртож ирэл. Тэгээд үлзайх хурж ирэл. Тав гэл. Энэ нөгөө Энэ тоглолт нэр чи хэн ээр цацалт хийцэн гэдэг нэ. цолж жаргалаа. Яг уцаар бидэд видеог олдоод үзчихсэн. airball гэдэг шиг air layup юм уу? Ороо цацсан. Самбарт таваа явчихсан. Air гэдэг минэс ч угаасаа 3-аас шийд. Доороос ер нь хэцүү баад тэ найз нойлгож байгаа. Ер нь 3-аас шийдсэн дээр шүү ер нь. Орж гой сунаал гоё явдаг байсан чи. Одоо тий угаасаа тэгэд бэлтгэл дээр наа чин цацалт хийхгүй байгаа бараг зэ айгу бол. Тий зандаа л 3 шидэж байгаа. Тэгээд тоглолтын дээр ч гэсэн 3 шидэж, халаалтан дээр ч гэсэн ихвчлэн тэгэл явж байгаа нөхөр чин гинт такж ороод хүү амттай мөрөлдөө цацгарч. Тийм үст. За тэгээд араас нь Visage Dark United багийн тоглолтыг харцгаая. За энэ тоглолт бол 104 101-ээр бас л амар ойрхон дуслаа. Тэгээд Warren 34 оноогоор бага тэргүүллээ. Нөгөө талаас хин сугра 18 оноогоор түн тус өргсөн бол Ланд Нельсон 40 оноо авч галзуурсан. Яа тэгээд мэдгүй дарханд яг юу нэг тийм төгсгөл те нэг юм итгэл гэх юм уу. Үнэхээр бид нар одж чадна гэдэг нэг юм итгэл дутаад байна те. Тэрнээс баг болгонтой ингэж үзчих шээ. Хэдэн тоглолт ингэж хожигдчихв. Ямар тийш тэгсэн чинь инглээ. Сайн нөгөө хүүхдийн нэмзэн дээр нөгөө маа Чензо штэ. Хөлгөөд юм. Манай дээрээ жоохон сагсаа ярихгүй. Тэгсэн чинь Чензо нэг юм стат гаргачих. Тэгсэн чинь хин бараг дахин United заяа. 8 л 9 тоглолтод нэг юм 2 оноор ажигдсан гэж. Харин тийм баг. Тэгсэн чинь нөгөө талд Visage Knights шүү дээ. 8 юм уу 9 тоглолтод бас нэг юм 2 оноор хожсон гэж. Тэгээ тэнийхээ эсрэгээр Тэгээгээр чинь ингээд нэг юм яг чанарын хувьд ингээд адилхан төвшөнд энэ хоёр баг тоглоод байгаа байхгүй тий. А тэгтээ цаасан дээр нөгөө хоцсон гэдэг имийг бичигдэхэд нэг нь өөр байгаа учраас одоо төвшингийн байрлалын хувьд гэх юм уу тий. Ингээд дээр дор хоёр яваад байгаа байхгүй. Яа хэвээр үнэхээр тэрийг сонссон чинь гол зураал явцсан муугаа харамслаа санагдаад байгаа. Тархны залуучууд үнэхээр гоё тоглож та уг нь. Тэр нөгөө одоо ер нь мэдгүй шинэ 92 чинь багтаа уусаад айтайхан болчлоо. Импортууд ч бас айтайхан байна те. энэ бас нөө Монгол хэлсэн шүү дээ. Бас яг нэг хэсэг бүрийг бас ингэж ойрхон тоглоод хождоод байсан шүү дээ. Хождсон газар хождоод тэр хожлуудаа хэрвээ аваа яцсан одоо хүснэгтийн доор ямар баг байх гэсэн мэж гэдэг юм тий. Тэгэл бишрэлт металл л үлдэн шүү дээ. Айгуу хэцүү. Тэ. Металлыг одоо яаж иж байгаа л хүмүүс бол дээдлэгтэл авч үлчмээр байгаа шүү дээ. Ер нь энэ жил бол угаасаа л хийгшгчлээ. Тэгээд ялангуяа импортын сонголтын дээр алдчихлаа те. Монгол тоглогч нар одоо хинж байсан гэсэн ер нь бол импорт ажгүй байвал багууд ер нь яваад шүү дээ те. Тэнгүүт ялч үт юм болчлаа. За тэгээд дараагийн тоглолт болохоор тоглолт биш ээ. Энэ нөгөө саяын BCH-тэй холбоотой нэг мэдээлэл байгаа. Тэр нь Jordan Dolbert сүүлийн тоглолтод энэ тоглолтод оролцоод за тэгээд 50-ны New Taipei Kings багтай гэрээгээд явлаа.
Тэгээд ер нь бол гэрээний дүн ч гэсэн маш өндөр юм сонсогдож илээ. Тэгээд одоо монголчин бол бас ер нь үнэхээр болчихжээ гэдэг шиг те нөгөө Jordan толборт өнгөрсөн үйлрэл за нэг 6 7 өсрөө 8 ч юм уу гэрээтэй тоглож исэн бол энэ үйлрлээс ингээд гэрээ нь бүр өсөөд Knights-тэй өндөр дүнтэй гэрээ байгуулсан 12 дээр гэрээ 20 ч юм уу баг те гэрээ байгуулангууд одоо тэгээд New Taipei Kings бүр тэрнээс дээш одоо BCL сайн тоглолцсон. Тэгэл тэрнээс дээшээ бүр үнээр ингээд цохоод авчих واخхой. Тэгэхэр чим бол манайхыг ер нь нөгөө нэг би хүчний тоглолт аюу ихтэй тийм лиг гэж юу Азийн орнууд бол хардаг болсон. Тэгээд Монголд яг ингээд жоох ингээд тоглоод болоод байгаа бол ерөнхийдөө манай лигт ч гэсэн болно гэдэг бараг тийм нэг юм шалгуур үзүүл тавьчихад байгаа юм шиг харагдаад байгаа юм. Тэгэл тоглуулж явж байгаа л яг төхөөдөр өнгөт нь 5 гол авч. Монголын тэг юугүйд явчлаа тийм. Тэглээ. Монголын легионеруудын сонголт маш сайн байна гэдэл хүмүүсээс тэгжл. Хин Бас мартамхай. Эсвэл халдсан юм уу? Шууд халдчих. Аавраа нөө. Хатнаа дэрэгдэхгүй шаарлаа. Соёлоо. За. Цаа чин хаанхын лигийг үзэж ирчээ тэгээс. Юу тэр легионерууд Утаа байна гэдэг. Монголын юуны сонголтууд бол тасарсан байна гэдэг өөрөө бүр тэгээд одоо мань чин нүдээ тасраг байгаа юм шиг. нүдээ ийм болтлоо нэг импорт үзэж авсан одоо тэгээ тэрний хийждгийг үзэндээ гээл ээж. Манайд бас нэг өндөр импорт ирсэн. Танай импорт ирсэн үү? Ирсэн эхний тоглолтондоо оролцоод суулаа гэдэг жисэн. Эхний тоглолтондоо оролцоод тэгээ манайх эхний тоглолтонд ажигцал та угаасаа тэгээд хэцүү юм блэ нэг хүн нэг амар тийм юу нөлөөтэй хүн ороод ирчих нэг ротейшн шал өрөлжт юм бэл. Тэгээ дээрэс нь яг тэгээд бараг хожиж чинь гэж бодож байгаа ажигдсан ч магадгүй тоглогч нар ер нь нэг 7-8 оноо илүү гарцсан дөрвөлөө нэг дунд үеэр нэг явж байгаа тэгээ нэг жоохон назгарах маягтай. ямар багт хожигдв? Юунд очигдсан? Умардын богнууд тэгээд Сэдах юм тасалжуулж байгаа багт. Очигдсан. Тийм байна. Өөр мэдээлэл юу Бага одоо яг Knights-тай холбоотой. Тэгээд тоолбортын хэн орлох юм бэ гэдэг мэдээлэл байгаа. Тоолбортын орлож байгаа тоглогч нь за юу нэрийн сандгүй. Ямар ward? Nick Ward тийм Nick Ward. Нэр нь харагдахгүй шүү дээ. Nick Ward-ийн хувьд бол юу юм бэ лээ? Highlight одоо юмнуудын статуудыг ингээ харахад бол Warren-ы тоглож исэн лиг тоглож исэн юм лээ. Тэгэхээр Warren бас санал болгосон гэж магадгүй гэж би хараад байгаа. Warren эсрэг одоо эсрэг багт нь энэ төр тоглож исэн хоорондоос нэлээ дүүлж исэн гараад байгаа байхгүй. Тэгэхээр Warren-ы сонголт бэж бас магадгүй эсвэл юу гэдгийг Knights хүнээ сонгочоод Warren-аас асуусан байж болно тий. Энэ явал Энэ хэрүү гэд чамтай эсрэг тоглож исэн энэ хэрүү өнгөд Warren бас наа чин дэжгүй байсан гэдэг болно би надад ч тоглож чадна ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм одоо энэ импортууд төр яваад ш одоо жишээлбэл дараагийн нөгөө бодносын тоглолтоо харчи тий бодносын тоглолт Сэлэнг боднос баг 89-82-оор бишрэлт металл багийг буулгаж авсан. Энэ тоглолтод нэг хүн шинээр ирж ирсэн нь J Scrap 43 оноо. За тэгээд 7 самбруу. Нөгөө талаас Маргад 28 оноо авч бага тэргүүлсэн. Тэгээд яг энэ тоглолтын дээр бол одоо яг энэ J Scrap-ыг болохоор түрүү юу гэж хэлэх гээдсэн бэ гэхээр нөгөө импортууд нөгөө импортоо бараг ингэ сонгож авчирдаг болоод тийм тий. Одоо жишээлбэл J Scrap-ыг бол Demarcus Cousins сонгосон байгаа байхгүй юу. Тэгээд за би ирэх жил бол эрэхтэй өөрийнхөө холбогчтой ирнэ, өөрөө хамт холбогчоо авч ирнэ гэдгсэн тэр санал болгосон хүн J Scrap. J Scrap бол баг хөгжлөлтөд олж агаад тэгээд Монголд ирж байгаа юм тоглогч тий. Ерөнхийдөө маш өндөр түвшний тоглогч. Тэгээд одоо BCS Knights нөгөө Warren биш үү? Warren бас J Scrap-ыг маш сайн таниад байлаа. Манай найз гэж яриад байлаа. Тэгээд Scrap ирээд дээрэс нь Cousins ирчих юм бол юу боднос бол нэрнгээс no joke шүү. Шал өөр баг болчихно гэд тэгжилээ. Тэгэхээр Warren ч өөрөө бол босод тоглогч нарыг бол нэг сайн мэн гэж хэлэхгүй байгаа байхгүй. Би нөгөө энэ хэрүү энэ импорт хэрүү гэж үзүүлээл янз янзын үзүүлээл. Тэгээ нөгөө импортоо сонгоогүйсэн дэр үед тэр чинь нөгөө юу байхгүй хөлгүүд
Эпс 2-ын тоглолтын үеэр хавд сууж үзсэн байхгүй. Тэгээд өөрөө бас хайгаад сонирхоод байгаа импортуудаа бас асуугаад энэ хэрэг гээд ихэнгээр наач юм гэдэг мөртлөө скрабыг болохоор наач юм сайн. Энэ бол юу? Энэ бол юу? Тэгээ энэ нэрэд тэгээд Касенс ирэхэд бол нэрэнгээс нөө жок болно шүү гэдэг байхгүй. За дараагийн тоглолт. Дараагийн тоглолт маань хөлгөөд болон Miners. За энэ тоглолтод тэгээд түшиг маш сайн тоглож 22 оноор бага тэргүүлсэн түнд Тэмүүлэн 12 оноор тус өргөсөн бол нөгөө талаас Инх Баясгалан 16 оноор бага тэргүүлсэн байна. Тэгээ Miners-тай холбоотой бас нэг мэдээлэл байгаа нь ямар ч гэсэн хинэ Penny-гийн улирал дууссан тий. Penny-гийн улирал дуусаад Penny буцахаар болсон. Гимтэлтэй холбоотой тэгээд ерөнхийдөө Miners бол орны импортоос сонгогдсон байгаа юм байна лээ. Тий. Miners бол яах вэ? Тэгээд дээд хэдээсээ ч холдсон, доод хэдээсээ ч холдсон. Ямар ч байсан нэг ер нь зайгаа бариад ингээд суудсан хэрэг асуусан. Ер нь бол нэг юм аль альнаас нэг жоохон тустай ингээд нэг юм тий хэрэг ингээд суудсан. Тэгээ суудсан байгаад байгаа. Тэгэхээр бол Miners бол ганц нэг хожигдлын риск бол үүндээ байхгүй. Тэгээ ганц нэг хожил аваад ч нэг амар дээшээ бол нөгөө гурлууга дүпгэж орж ирэх бас. Одоо багч нэг 3 тунд тоглолт тэгэл. Улирал дуусч үзсэн юм. За тэгээд одоо хэдүүлээ өснөгтийн байрлалаарэ. Ерөнхийдөө багууд яаж авах гэж байна. Гэт тэгэнгүүт. За нэгт Visage Knights. 18, 15. Араас нь хасын хөлгөөд SJBs, Omni Miners, Selling Buttons, Завхан Brothers, Ховд Шонхрууд, Дарха United, Бишрэлт металл, Тэгээ Mongolians. Тэгэнгүүт энэ дээр хамгийн одоо урт хожлын цувралтай байгаа баг нь болохоор 3 тавьж байгаа SJBs 6 хожлын цувралтай. За нөгөө талд хамгийн олон хожигдлын цувралтай байгаа нь 8 тавьж байгаа Дархан United 5 хожигдл дараалаад автсан. Ийм байгаад байна. Тэгээд одоо яг ингээ харах юм бол за Miners Bodens 2 бол бас яг ойртол юм байна. Ер нь 2 хожигдлын зөрүүтэй гэхээр одоо 19 10 11 биш үү? Дээшээ бол бас жоохон хэцүү болчихдог байхгүй. Нөгөө дээгүүр байгаа багууд нь 16 18 метр хожилтой байгаа болохоор. За тэгэд доошоо болохоор Завхан Brothers Ховд Шонхрууд хоёрын яг хожил хожигдлын харьцаа яг адилхан байна. Тэгээд Дархан United Бишрэлт металл хоёр ч гэсэндээ ерөнхийдөө яавал яачгаар харагдаж байна. Бүрэн скор Mongolians бол за 20 гэдэг чинь одоо нэг 7 тоглолтод байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр үлдсэн 27 тоглоо шүү дээ нэг баг. Тэгэхээр үлдсэн 7 тоглолтонд одоо юу гэдгийг нэг нь бүгдэнд нь хажаад ч гэдэг юм уу, нөгөөх нь бүгдэнд нь хажигдаад ч гэдэг юм уу. Эсвэл нэг юу н дээгүүр байгаа 2 баг нь хожихгүй байлаа гэхэд Mongolians нэг 50% ч гэдэг юм уу гараад ирчихэхэд бол боломж харагдаж. Энэ хэвчээ тэгэл дээшгээс доошоос тэр алаам болох гэдэг байхгүй юу? Ер нь бол тэр доор тэр унах баг дээр яах вэ хүү гэдэг тэр чинь бас амар том юм болчихдог шүү дээ. Таблэний тоглолт руу орох баг нь хэн билээ ч гэдэг юм уу тийм. Тэгээд нөө холбооны шийдвэр гаргалт бас юм боохгүй. Тэ? 10-д орж байгаа нь шууд унаа шүү та нар. Сайхан мэдэрээ гэдэг. Түрүү жил 2 жилийн өмнөх юмнуудаа яг ингээд бүр ингээд шинчлээд тэгээд 9 дугаар байрны одоо тэр хоёр байрын одоо ялгаа нь бүр ийм том шүү гэдгийг бүр ингээд гараад өгсөн амархан. Сая эмхтэй дээр ч гэсэндээ тий. Зэвэн боохгүй хойр мойр цаанаасаа тий. Яа тэр улирлын эмхтэй багуудын зэ улирлын хамгийн сүүлийн тоглолт нь плей-оффд орох үгүй шийдэх тоглолт байдаг бас. Тэр нөгөө ирвсүүд нөгөөх нь Алтан хот хоёр зав. Хойдсон плей-оффд үлдэн. Йоо. Тэгсэн чи тэрний өмнөх тоглолт нь болохоор Алтан хот юу хоёрын тоглолт байсан шүү дээ. Биш ээ. Wings Pirates хоёрын тоглолт байсан шүү дээ. Тэгэнгүүт тэр тоглолт болохоор Wings хожигдох юм бол доошоо өмнө гэдэг тоглолт заяа. Pirates хожиж Pirates биш юм байна. Юу юм бэ? 10 юм байна. Wings 12 юм байна. Тэгээд Pirates гэсэн баг. Биш ээ нөгөө 10-т хожих юм Wings хожигдох юм бол ирвсийн доор орох гээд ирвсүүдийн доор орох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр дөрвөөр гарах гээд байна гэсэн үг. Амазонстад харах гээд байна гэсэн үг. Хожих юм бол өөрснөө 3 руу орж ирэх гээд байгаа байхгүй юу?
Тэгсэн чинь нөгөө талд Wings ямар ач холбогдолтой байсан гэсэн чинь тэр тоглолтод хожиж 5 руу орж ирнэ. Хожигдох юм бол 6 руу унна гэдэг зэ. Тэгээ бүр ямар ч тийм ач холбогдолтой тоглолт гэж бүр юу ч байхгүй болгоо яц. Одоо Алтан хот Итүг хоёрын тоглолт шүү дээ. Тэрний чинь дараа нь болохоор Wings Pirates хоёр тоглосон байхгүй. Тэнгүүд таны яриад байгаа юм чи одоо Утхан зөвч гэж. утхан зөвч та багаа яг буруу Андуураад байна. Дараа нь шалгаад. Магадгүй. Тэгтээ чи мартамгаал гэсэн дээ. Ямар сайн тэлцээнээр болохоор ингээд санаад байна. Яг явуулна 60 40 хуулиараа явуулна. Ихэвчлэн Одоо айвал энэ дээр ингээ бобоо ялна. Тэгээ дараа нь үтсэн чинь миний зүв байна. Айвал. Тэнгүүд нөгөө Алтууд юу Wings хоёрыг чи нөгөө хожигдлон тэнцсэн байсан уу? Хожлон тэнцсэн байсан уу? Тэгж чад Pirates-ыг хожих юм бол шууд юу Wings 5 руу ороод Алтууд шууд 6 руу унах гэдсэн байхгүй юу? Тийм ч үлээ. Тий нэг тиймэрхүү юм болж Ингээ яг бобоо ярихаар яг бобогийн зүг санагддаг юм байна угаасаа. Яг ч юм байна хулаа ойлгож байгаа. За бид нарт нь шүү дээ. Бас нэг гоё мэдээлэл байгаа. Тэрний юу гэхээр FIFA-тай холбоотой мэдээлэл. За энэ одоо юу гэдэг FIFA Asia те 2029-ийн урьдчилан шатны тоглолтуудыг 2026 оны 8 сард Монголын одоо эх орондоо те нутаг дээр энэ тоглолтуудыг авахар болсон D хэсгийн тоглолтуудыг тэгээ энэ хэсэгт болохоор ямар багууд байгаа вэ гэхээр Таиланд, Вьетнам тэгээд Фижи арал гэсэн багууд байгаа. Тэгээд энэ багуудаас эхний 3 нь дараагийн шат руу явна. Тэгэнгүүт манайх бол яг үнэндээ зүгээр томорж байгаа ч юм биш. Эндээс бол сапгээл нэгээр гараад ирчих. Үнэн бүрэн боломжтой харагдчих واخ. Өстой тэгж харагдана. Тий. Тэгээд дээрэс нь талбайн давуу тал байна. Чи тийм үстэй. Тэгээ манайх бол энийг битүү үзэх байх. Одоо 8 сарын хіднэр янз бүрийн юм төлөвлөвөө манайхан тий ийш тийшээ тий. Аялал 8 маялал. сарын сүүлээр нэлээд л завгүй. Тий. 7 хоног болох юм даа. Тим мэдээлэл байгаа. За бас нэг тийм дээр дэмжлэг бол үнэхээр хэрэгтэй баг тийм. Холбооны дээр нөө зохион байгуулалт одоо оогийн ах ярьж ирсэн, цэнгэл захирчсан орж ирээд ярьж ирсэн гэдэг энэ үзэгчдийг та нар баг ингэ хиймлэр биш ингэж яг органикаар орж ирж байгаа энэ үнэхээр мундаг байна тий. Тэгвэл дүүргэл заал дүүргэлт мүлд хүчээр хийдэж штт. Тим юм байхгүй. Энэ бол үнэхээр супер байна гэдэг тэр Саксон бөмбөгийн холбооноос FIBA-гаас тий. Зөндөө гэж хэлж байгаа. тэр нөө өнгөрсөн FIBA Asia-гаар үлээ юугаар үлээ нөгөө нэг зурагнууд нь FIBA-гийн зурагнууд нь сайт дотор ингээ мэдээлэл болж орохдоо одоо та нар Монголыг саксны орон гэж хэлэхгүй байгаад үзээрэй ч үлээ нэг тиймэрхүү утгатай гарч ихтэй тим мэдээлэл орж ирсэн. Яа тэрийг харсан ч бас гоё огсч ил шиг FIBA-гийн сайтанд ингээ мэдээлэл орохдоо тим тайлт орж иж байгаа юм. Тэгэнгүүт нэрнгээс л бүр ингээ яг тэр дандаа үзэгчдийн зураг заяа тэр зургнууд нь галзуу болж байгаа. Ингээд Монгол Монгол янз бүр болцсон тий. Арайч бас нөгөө лидү латоч гүсггүй л байгаа юм л да. Тэг нүүр амаа бодох юм бол тий. Лидү латоч тэр чигээрээ баг ингээд саксан бөмбөг болцсон суугаад байгаа байхгүй юу? Гэтэ тэр дэлхийн аврал дээр нөгөө мөнгө авах гад тэр нэг яг польштой тогложсэн тоглолт мохолт бол галзууш тэр Америк мөнгөтэй тогложсэн тоглолт бол амар. Тэгэл тэр Нандагийн сүүлийн 2 торгуул шидэхэд нулимс хэлэл явчих юм шууд. Хажуутлаас кадр авах хулаа гуруулуугаар Тэр бичлэг нь байдаг шүү дээ. Юу хэлээд байгаа мэдэгдэхгүй гэдэг ойлоод байдаг. Шидүүлэхгүйгээд. Манай хэд ч болохоор Нандаж угаасаа бүр яг ингээ контролтой яг 2 шидэлтэй 2 дахь шидэлтэй яг ингээд хоёулангийн ингээ хийжээ шууд ингээд одоо шидээд оруулсан ч оруулаагүй ч шууд манай ажил ингээ бүр ингээ зогссон байна. ихснэр нь тэрээр би чигнэлдэлгүй амтаа хамгаалаад гүйлдээд байдаг. Нандаж тэнгэр бурхантайгаа холбогдсон. Хулын ихч бол зүгээр шууд дуусгачихъя л гэж одоо шууд үсэрсэн баг. Бүр ингээд цагаа дуустал тэнцээд. Угаасаа яг тийм юм л дээ. Юугаас яа тэр амар мэдрэмж хэлсэн шүү дээ. Тэр мэдрэмж амар. Нөгөө босч ш тэгээд миний найзын бичлэг байгаа шүү дээ. Яриад гараа явж байгаа. Юу өстө хамаг юм босч чи араас ингээ гар мараа ингээ мэдрээ гараа явжсэн. Дэгтэй таараад байгаа үстэй тий. Үу та нар ч бүр бид нар ч үзэж байгаагүй зайнаас үзлээ ш тэгээд. Хэсэг дээр сууж үзлээ гэдэг. Яг нүүрнийг нээс үзэж чаддаггүй. Тэгвч та нар хараа явж дээ гэсэн. Талбай хийж өдөө. Тий. Чи манай цэвлээд талбаар орж ураад. Мики чулууд чинь тэр тэнэгтэй дээ. Өө тийм үү. Нөө хоорондоо. Тэр чи Германд тоглоод. Хорилдоод тий шүү дээ. Герман. Тэгээ хапж мавсан чи дөв бүг. Цэвлээд гар зөөхгүй. Тэгсэн чинь цэвлээ миг өрцөн байжгаад миг нүцэр талбараа орсон. Тэгээ тэгээд алцаа тэгээд бүгдээрээ цэвлээшээ тэгээд давж аваад цаашаа гэж орсон. Миг аваад боцоод орж. Аваач гэдэг цэвлээ. За. Тийм л дээ.
Тийм сэтгэл яагаад хийгээд үзсэн л энэ данаах болоос янз. Би гүцэхгүй мэн үү? Чи тийм ер нь бол үзээтэй. Арай барахгүй ч гэсэн бас үзээтэй. Би гүцэхгүй. Чи хичээл юу барна гэдэг. За бид сүүлийн нэг мэдээлэл байгаа нь тэр нь болохоор хоёр багшийн мэдээлэл байна. Яа. Сая U12-ийн одоо бөмбөгтэй ирээдүгээд U12-ийн аврах шалралт тэмцээн боллоо. Тэгээ тэр тоглолтод тэр тэмцээнд манай эрэгтэйчүүд манай банднарын баг алтан медаль авлаа. Бас хөргөн зохион байгуулалттай гоё тэмцээн За болсон. баяр үргэнэ. Баярлалаа. Баяр. Маа Шарков тэгээд өнөөдөр бас өөрөө ирсэн гоо. Уг нь тэгэл ханц суужсан бол тий. Олон юмээрээ суужсан бол одоо энэ ч юм бас бөө юм болж байгаа шүү дээ. Ер нь нөгөө нэг юу яагаад Босч ирсэн байгаа ш манай энэ. тэгээ орилолдоод тэгээ тэр чин бас юу юм бэлээ. Эцэг эхчүүд орилно. Тэ 12 настай хүүхдүүд шүү дээ. Уг нь бол тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь ингээд коучийнхаа үгийг сонсно. Эцэг эхчүүдээ сонсно. Хажуунаас нэг дэмждэг ганц нэг ахмах байна тий. Тэд нар метр нь өөр юм хэлнэ. Би ингээд будтай талбараа ороод зогс ингээд хэлэнгүүт цаанаас нөө цаая зогс гэдэг нөгөө гэж буцаага ийшээ явуулж. Тэгэнгүүт би дахиад орилгоор олж байгаа байхгүй тий. Хөөе буцаад ийшээ зогс гэж орилж байгаа байхгүй. Жинхэнэ ялан бат. Тэгтээ бас амар шүү. Одоо тэр зүгээр хүүхдүүдээ бас нэг Хүүхдүүдээс амар үздэг юм л тийм. амар үзэж амар үзэхээс гадна амарч байна угаасаа чадвар матар. Одоо тэр манай хүүхдүүд юутэй атлетикийн акшн гээд хөлгүүдгээд багтай финалдж байгаа байхгүй юу? Тэгсэн чи тэнд бол зүгээр би тэр 15 номертэй хүүхдийг бол зүгээр шүтлээ. Багийнхаа хамгийн хоёр хурднаар нь ингээд тэрийг ингээд хөөлгөж байгаа байхгүй юу? Тэр чинь угаасаа скил амар зэв дийлдэхгүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хамгийн хоёр хурднаараа бариулж байгаа байхгүй юу? Надад хоёр хоёлаа даблд гэсэн чи манай хоёрыг зүгээр дүв хооронд нь мөргөлдүүлээд голоор нь ингээд эргэлдэж зэв спин эргээд ингээд стамалтаар оруулаа ингээд гараад ирж байгаа байхгүй. Сүлдээ дрибл шүү дээ. Тэггүй бол марахгүй юм тэр чинь. Үнгээр бүр амар болсон тэр хүүхдүүдийн скил нь бүр. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэндээ бас төгшин шал өөр байгаа байхгүй. Зарим нь болохоор яг нөгөө төв PG дээр явдаг нөгөө yellow дээр ч гэсэн хамт зэрэг ингэж явдаг. Хоёр давхар бэлтгэл хийдэг хүүхдүүд. Тиймэрхүү хүүхдүүд нь болохоор төгшин хамаагүй өөр болсон. Тэгээ ямар сэнда нөгөө холброо ингээд гайгүй ингээд хийгээд тахаар жоохон давраад зүгээр ингээд шууд тоглолтын дундуур за одоо ийм хийгээ холбор зурж өгөөд оруулж үзэж байгаа байхгүй юу. Яг хийж байгаа юм чи. Асуудал. Тэгээ би гахаад 12-тай. Тэгэхэд манайс ямар 16-тай байхад ямар холбор вэ? Тойр гэдэг ганцхан холбортой заяа. Тэр нь хамгийн easy зүгээр баалаг тойруулаад хажуудал бачиг байх юм бол бачиг тэгвэл бачиг баалаад өгөөл болоо манай холбор ерөөсөө. Над дээр хөрөөл доошо гана юм уу цаажир өгөөл. Тэгэл болоо. Тэгэхэд чин одоо ч юу амар. Тэгээд тэр тал оноо айл манайх нэг тал оноо ил болсон. Айл урагшаа шахуул ийм хөлбөр аваараа хийгээрээ шахахгүй бол ингэж яваарэ гэд оруулахад л айл урагшаа шахангууд яг хийж байгаа юм чи. Тэгээ бүр ёо за эдгэр бол үнэхээр нэрээ эдрийн үе бол үнэхээр шал өөр юм. Эдрийн үе дээр заахад ч амар урамтай байхгүй. Харин тийм. Эдрийн үе дээр бас саксуул шал өөр болох юм бэл. Эдрийн ярьж байгаа хэлж байгаа эдэр юм. Одоо энэ үе дээр чи шал өөр болчиход байгаа шүү дээ тий. Одоо энэ үеийнхний тэр уранганд өнгөрүүлж байгаа цаг хугацаан дээр бидрийг хаана исэн бэ те ер нь бол гэр орондоо л сайхан унтаал гэвтэж байгаа шүү дээ ер нь бол за нэг сургууль соёл руугаа явуул явчаал те тэгт чи инээд яг тэр цаг хугацааг бүр 100 яг уранган дээр суулж тэнд бараг амьдэрж шít манай энэдийг залгаад уцны холбогдохгүй бол нэг ган руу яваад ороход бол батаараа таарчлах ер нь тэгэхээр л байгаа байхгүй те Бабагийн бэлтгэлийн өөр юу ямар хөө? Манай бэлтгэлийн хувьд ер нь бол одоо яг ийм тоглолт монголтын өмнө альсвал 2 өдрийн өмнө юм 2 бэлтгэл орохгүй нэг л бэлтгэлээр яг дагнадаг. Тэгээ улирлын дундуур болохоор шууд дандаа нэг өдрийн 2 бэлтгэлтэй. Бүтээсэн өдөр бол амардаг яг нэг өдөр нь. Тэгээд бусад өдөр нь бол 2 бэлтгэлтэй. Хагас өдөр болохоор шууд нөгөө фитнесээрээ шууд нэг бэлтгэл ордог. Тэгээ ажлын 5 өдөр болохоор яг 2 бэлтгэлтэй. Тэгээ тоолт моголт хэрвээ 3 дахь өдөр таарчих юм бол шууд өмнөх өдрийнх нь өглөөний бэлтгэлийг болиулаад тэгээ шууд өмнөх өдөр нэг бэлтгэл хийгээл тэгээ шууд тоглолт руу гардаг. Тэгээ тоглолтын дараа нэг яг ингээд тоглолтын дараагийн тоглолт нь жоохон хоол ах юм шүү тоглолтын дараагийн өдөр нь шууд амардаг. Тэгэл маргаашнаас нь шууд 2 бэлтгэлд орвол. Амар юм уу. амар уустай. Тэгжиж л одоо энэ баг ингэж явж штэ тий.
Бабаг яг өөрийнх нь хийдэг одоо зан үйл гэх нь ч одоо айшин. Тэгэхээр ч одоо илүү нөгөө юу Шашинлаг бол. шашинлаг бол авчих зүгээр нэг юм тоглогч нарын нэг үйлчлүүлээд ч тоглолттой өдөр бол би нэг ийм рутинээр явдаг тийм. Ингэж яваад ачаар хамаагүй илүү төвлөрдөг ч гэдэг юм. Надад өстө тийм байдгүй. Би гол нөгөө орой эрт унтахыг л жоохон хичээдэг. Данч нөгөө хаяада бас эрт унтаж чаддаг юм ба. Юу хийх вэ? Бас хаяада. Тэгээд ер нь бол нэг тиймэрхүү юм бол байдгүй шүү дээ. Тэгээд сүүлийн одоо энэ жил бол ялангуяа амар их анхаарлаа төвлөрүүлэхийг айгүй хичээж байгаа. Яг тоглолтын өмнө халаалтаа хийж байгаад яг халаалт дуусгаас нэг 4-5 минутын өмнө яг гоё суугаад яг за одоо яах вэ ийх вэ гэдгийг сайн бодоод тэгээ багийнхаа тоглогч нарыг бас нэг ганц 2 хүнийг сайн хараад за өнөөдөр яах вэ ийх вэ за энэ хүн шидэлттэй нүү ядалтай байна гэдэг тэрийг айгүй сайн хардаг болц. Сүүлийн баг 1 сар яг иймэрхүү одоо типтэй явж байгаа. Дахиж позишн өөрчлөх үү? Би ер нь бол одоо баг дээр яг 1 2 3 4 дээр тоглож байгаа яг одоо юу гэх алдааны асуудалд ариуг гэгч боогч идэр алдааны асуудалд орлоо гэж бодоход ер нь бол би шууд 4 дээр тоглож байгаа. Яг гэхдээ нэг 4-5 минут л та нэг амар сүртэй их бол биш. Тэгэнгүүт Кели болроо хоёр ер нь бол одоохондоо 1 дээр тоглож байгаа. Тэгээ би шууд 2 3 руу ороод явчихж байгаа. Тэгэхээр яг нөгөө би яг одоо нэг хүн 5 одоо алдааны асуудалд орлоо гэж бодоход би шууд тэр хүнийг нөхөөд альсвал тоглолт нь байхгүй боллоо гэхэд шууд тэр хүнийг нөхөөд ер нь гарчиж байгаа гэж ойлгож байна. Баланс бабагч нөхөл баланслал ерөөсө бүх юм чин там болгоол. Байрлал гэж мулти энэ дэр гэдэг. Мэдүүлгэн дэр. Арайч 5 руу орчихгүй байгаа юм байна. Гэхдээ юу л да нөгөө олон байрал тоглохын даваа тал гэж байна. Тэр нь зарим тоглогч нар сул тал болно нөгөө хувилбаруудаа мэдгүй. Надад харин гарч ирж байгаа зөндөө гарч ирж. Тэгэнгүүт хэрвээ хувилбаруудаа мэдчих юм бол жинхэнэ тэр хувилбарыг бүр яаж уншдаг болохоор байхгүй. Хэрвээ нэгэ мэддэг, хоёроо мэддэг, гураа мэддэг, дөрөв мэддэг, таваа мэддэг. Тэгээ тэр хүнд буцаагаад холбогчийн байрал дээр нь тоглуулчих юм бол жинхэнэ утгаар нь өөр нь штэ. Буруу нэг л буруу зогссон байх юм бол эхлүүлэхгүй юм байж. Биш чи гэдэг ингээд тэгж жагаад эхлүүлнэ штэ. Тэгэнгүүт холбогч нар одоо яагаад энэ нөгөө өөрөө зарим тоглогч нарын хувилбарыг мэдэхгүй өөрийнхөө зөвхөн замыг мэдээд нь штэ тий. За би бол энд өгчөөд ийшээ ханд оф яваад ингээд явчихна ч гэдэг юм уу тий. Тэгэнгүүт нөгөө хүмүүсээ буруу байлдаа байхад 1000 тэрийг хийгээд ямар ч нэмэргүй болж байгаа байхгүй яг үнэндээ эцсийн дүндээ болохоор. Тэр амар чухал. Наа ч юм бол чам давуу тал болох юм. Би бол чамайг яванда холбогчдоор тоглож үлдэх болов гэж хараад байгаа. Би гэхдээ 10 жилээс хойш уулна холбогч байсан шүү дээ. Тэр нэг травманаас л болж. Тэрнээс болоод ер нь би болигээд гарахаар шийдчихсэн. Болич гэж нөгөө холбогчоо болиё. Тийм холбогчоо яг ингээд би угаасаа чадахгүй холбогч ер нь би биш юм гэж бодод. Тэгээ шууд ер нь бол 2 3 руу орох гэж үзээд тэг ер нь бол болсон. 2 3 дээр тоглосон. Тэгээ нөгөө 3 3 дээр угаасаа нөгөө бас надаас намхан хүн байх юм бол угаасаа доор шахацдаг би өөрөө. Тэгэнгүүт бас дөрвлөө бас ингээд хаяа бас ингээд орж болоо. 4 даарсан те 1 2 3 4 ч гişгтэй. За одоо нэг 5-ыг нэг оруулж ирдэ юм нэ. 5 худлаа мэлий. 5 би худлаа гэдэг мэдэрсэн. Аха баг дээр мэдэрсэн. Ялангуяа нөгөө амар штэ манай багийн тэн дээр мэдэрсэн. Тэгээ дээрэс нь хулагч дээр мэдэрсэн. Хулагч нэг олцлоод авчих юм бол хизээж араас гарахгүй бүр. Яаж хийж байгаа л хойно байлах. Тэнгүүт амарын болохоор амар том битээ. Дээрэс нь бас шахаж махахаараа бүр амар шахдаг. Би тэгээ нэг манай бэлтгэл дээр чинь бас нэг нь бэртцсэн байсан баг. Тэгээд нэг нь бас халуунтай ханаад манад төрцөн гэдээ бас ороог байхгүй юу? Доор тоглолдог гэдээс. Тэгээ би дөрвөлөө орж байгаа. Хамаарыг авсан чинь хэр зүгээр бит хоёрын яваасаа өндөр нь газар тэнгэр байгаа юм чи. Тэнгүүт ингээ шахаа явангууд бүр шаал өгөр. Хизээч дийлэхгүй. Тэр хүндээ намаа бодоо зүгээр ингээ зүгээр шахаа явал явчихаар байгаа байхгүй. Тэнгүүт зүгээр ингээ хувилбараа ингээ үргэлжлүүл зүгээр ингээ хийх гээл. Манай болрог шахсан уу? Болрог ч мэгчиг бол чадахгүй шүү дээ. Маа жижиг болрог. Жижиг болроотой үзэн шүү дээ. Цаа ч бас жижиг болроо бас амар хатуу шүү. Амар хатуу тэр нөгөө бид юугаар за тэрэн лөө орохоос өмнө за Монгол улсын шок дуудагж байна гэдэг мэдээллийг анх хизээ сонсч ирсэн. 5 дээр үү? Тий 5 дээр. Түрүү жил үү? Биш ээ. Тийм түрүү жил лүү. Тиймэрхүү л ах. Тэгээ би гэхдээ нөгөө яг ороо сонгон шал биш 2 жилийн өмнө юм байна. Сонгон шалгалтын дээр нь ороод тэнцэж чадаагүй. Тэгээд дараа нь дахиад яг энэ жилийн хавар
дуудагсан нөгөө өргөцсөн мөрлөлтгүнд. Нөгөө Монгол болдог дээр үү? Тийм. Тэр чинь бол яг 5-5-ын анхны тэмцээн ч юм байсан юм уу? Тийм. Би чамайг тэрнээс өмнө байсан л гэж бодоод байсан шүү. Үгүй байгаагүй. Би дандаа нөгөө 3-3-т ороод тэг ингээд тогловчдөг. Тэгээд яг нөгөө би ч нөгөө амар бэртэлтэй амар удаан байдаг байсан. Тэр нь тэрнээс олж Хасагцсан гэж. чадаагүй. Хасагдаагүй, сонгогдож За чадаагүй. сонгогдоогүй. Хасагдах чинь өөр шүү дээ. Наа чи ер нь бол гоё өнцөг шүү те. Сонгогдож чадаагүй гэдэг. Дараагийн удаа бол сонгогдох үг нь бас. Хойлтоогүй цаг дууссан гэдэг шиг. Тийм. Яг үнэ. Тэгвэл юу юм уу? Шууд сошиалар л харсан уу? Тэгээ сошиалар харсан. Тэгээд манай багийн менежер бас ингээд за өргөтгсөн бүрэлдэхүүнд тэдүүн дуудсан байна. Тэгээд тэдэс бэлтгэлтэй гэж шүү. Сайн мэдээлэл ирлээ гэж шууд хэлсэн. Одоо за тэгээд 5-5 ингээ очиод тоглоод үзсэн. Ер нь мэдрэмж ямар байсан? Би гэхдээ 5-5 руу орж ирээ шууд угаасаа 2-3 руу орсон шүү дээ. Тэгээд надад бол амар гоё байсан. Ягаад гэвэл яг ингээд Монгол улсын хамгийн сайн хүмүүстэй ингээ бэлтгэл хийж гин гар нийлээд ингээд айгүй гоё юм. Өөрийнхөө дуртай юмыг өөрийнхөө дуртай хүмүүстэй тэгээд дээрэс нь ингээ хүндэлж явдаг гэсэн хүмүүстэйгээ яг ингээ багтаа яг ингээ мөрөөдчихсэн тий ингээ хараад амар суралцаад ямар амар тоглолтыг гэж вэ за газ том болоод энэ эдтэй тоглож үзэх юмсан чадах болов яах болов гэсэн тиймэрхүү зөндөө бодлууд байдаг гэсэн тэгээд тэрэндээ хүрчгээр бас амар гоё юм бил. Тэгэл шигшээгийн цуглалт боллоо хамт явлаа тэгэнгүүт сүүлийн 12-т багтлаа. Тэр мэдрэмж. Тэр бол уусаа гоё байсан. Ялцчгүй нөгөө миний бодож явдаг байсан мөрөөдлөөсөн болохоор ер нь бол амар өөрөөрөө бахархсан дээрээс нь ийм бэртлээс бас ирээд бас ингэж явж байна гэхээр бас юм нэлээд бахархсан. Тэгвэл тэгээ бобоч ер нь юу юм биш үү? 5-5-ын шгшөөгийн ихний тоглолтонд гараан сэглүүлсэн юм шүү дээ. Тэр өстэй амар юм болсон. Тий. Тэр өстэй амар юм болсон. Би өөрийгөө гараанд чих гарна гэж юусоо бодоагүй байсан байхгүй. Тэгсэн чинь харин ихийн ижлээ багш эхлээд алтаагч ирсэн юм аа. Алтаагч ирээд за чи бити сандраараа ингээ гараанд гарах юм биш үү гэд. Тэгээл нөгөөдөг чинь бити сандраараа гэлж гिचсэн сандралгүй яах вэ? Гэтэ аль болох сандрахгүй хичээсэн. Даанч тэгээд уусаа тоглолтын дээр болж чадаагүй. Тэр юу өнөө фаны те бид тийм тэр нөгөө нэг уугийн холон хоёр нэгээ тайвшруулдаг те. Тэрийг санаж байна уу? Үгүй санахгүй. Энэ санахгүй л те энэ санахгүй гэдэг. Уугийн ингээд хулан ингээл нөгөө угаасаа л тоглолтын дундуур чи ингээл тайм аймаар чи ингээл темп өндөртэй болохоор би винодоо дандаа ингээ ашигч яж байгаа байхгүй гэдгсэн чи уугийн гинт дундуур орж ирэл чи битээ өөрөө ингээд л та чи ингээд гарч ин тэгээ яах юм бэ тайм байл та жоохон гэсэн чи би тайм байж тэгээд би үлэг орлоо зөө тэрийг бүр хөндлөгөө зарсан чи бүр инээдгүүрээд манайд савж дараа нөгөөгээр үхтлээ нээлдээд би 50 биш тэгээд тэр тайвшруулж байгаа ч тэр тайвшруулж байгаа ч тэр яг гой хоорондоо яг рилээр харьцаж байгаа байхгүй тийм. Гэхдээ би 50 биш тэгэл яг олон чи ер нь бол нэг тийм нөгөө тоглолтын үеэр тэтээ бас угаасаа л боломжгүй л дээ нэг тоглолтын үеэр тийм. Тэнд алдчихиж энд нэг амир тэг янжмаа хөө цайгаа чана гэдэг үг гарахгүй сте амнаас тийм биз дээ тэр чинь тэгэл ой тгий инги али тгий ингээл дандаа нэг тийм шахаж шаарцсан өгнүүд л хэлнэ шүү дээ. Тэгэнгөө тэрэн дээр нь тэгж орч ирээд илгийн аваа хийцэн. Би болон дунд нь энийг л бичсэн л баг та. Байлгүй. Янжмааг үзээгээ орж ирэхгүй байна. Орж ирэх. Бас тэгээ санах юмаа санд юм аа тийм. Тэг яг нөгөө мэтгэлцэж сэтгэлцэж шууд аагаад тэгсэн байхгүй юу гэж шууд орж ирэх шүү дээ. Орж ирэхгүйсэн зохиогоо л явж байна. Харин тий яг өөрийнхөө юм шиг. 60 40 руугаа явуулаад. 60 40 руу явуулаа. 60 руугаа явуулаа. Тэд ч бас яг 60 40 биш хаа. Зүр яг. Өөрөө 60 40 гэдэг 80 20 юм уу ийм харамаараа. Тоглолтын дээр ихтэй ирлээ шүү дээ Wings Fire-ц хоёрын. Харъя. Таарчаар. Тэ дараа нь айгуу миний зүв байх үү те баларсан. Би хүлэн зөвшөөрч өө тийм биш миний дөө өдр гэсэн чи. За яг хөө тэгэл 40 болоо л үзье. Тэгээд юу шигшээ дээр ингээд бид чинь нөгөө шинжээ явсан шүү дээ те. Шинжээ явахаас өмнө Солонгос явсан тэгэнгүүт нөгөө Френ нэрээд Френээс өмнө чи хэдүүлээ нэг өөрснөө бэлтгэлж Френ нэг визний жоохон асуудал гараад жоохон хугацаа алдсан. Тэгээ баг би тэгж утсан сүлдээ. Тэгж мэгж алдаагүйсэн бол бид нар бүр айтах хүзгсэн баг шүү ер нь. Тэгээд Френ байхгүй тэгээд Френээс өмнө чинь нөгөө бэлтгэлийг цогаах алтаа тэгээд уугийн чинь 3 гэж бас гадаг шавчиж байгаа. Тэгээд бидэд ерөнхийдөө ингээ орж байгаа хгүй. Тэгэнгүүт
яг ерөнхий ингээд цаадах чинь ингээд хөлбөр явуулаад иймэрхүү замаар ингэж явна тэгэл шидэлт мэдлэлтэйгтэй бид чинь дандаа энэ хөлбөртөйгөө холбоотой зам мамаар шидэлт мэдлэлтэйгээл яваал байсан. Тэгсэн мөртлөө френ ирэхэд шаал өрөсөн те. Аха. Ер нь Бүр ингээд хөмрөө айц юм шиг бүр шал өөр болж байгаа байхгүй. Тэгэл шал өөр болгоол бидний нөгөө өмнө орж исэн юмнууд чинь зарим нь бараг таарах болоо зарим нь таарахгүй өнтер болж молоо өнтер шал өөр болчихж байгаа байхгүй. Тэр өөрчлөлт хэр мэдэгдэж юм дамбук яриад байгаа. Наач нөгөө багт нэрнээс болох гайгүй. би гэхдээ нөгөө яг өмнө нь яг нэг жил байгаад үтцсэн болохоор ер нь бол надаа орж ирэхэд бол нэг амар асуудалгүй бол байсан. Яг шин хөлбөр зааж өгөө тэн дээрээ л жоохон ингээд санаж мартах тал дээрээ жоохон алдаад исэн болох. Тэрээс надад л нэг асуудал бол байхгүй. Тэгээд Юу бабаг ер нь хөндлөж бишрэж явдаг тоглогч нар хэм юм. Одоо үлгэр дүрэл авдаг ч юм уу тий. Аха, би бол угаасаа багасаа зулагч, богч тэгээд дээрэс нь одоо яг ингээд олимпийн циклдээс энэ хүмүүс ер нь харж исэн. Дээрэс нь одоо нөгөө хин цаамагч, уукагч мэгч гээд байсан шүү дээ нөгөө шүтээс тоглож байсан амар степ. бас жаги даги. Ер нь жоохон дарханлаг болчихлоо шүү дээ. Дарханлаг юм байна л да уус. ер нь бол ингээд яг тухайн Ойрхон миний байсан үед хүмүүс бол яг ингээд фэйсбүүкээр лайв маа үзэхэд ер нь бол уукагч эднэр тэгээд өөnkөгч эднэр л ер нь байдаг гэсэн юм. Ягаад гэвэл нөгөө ойтны лиг болоод дээрэс нь нөгөө тэр үед чинь бас эмэгтэй нэг лиг гэж болж исэн юм аа. Тэр үед яг миний харж байгаагаар бол яг л энийг л баг. Тэгээд Уукач тэгтээ алдаг байсан шүү. тий амар сайн байсан. Тэгээд нэг амар гой баярлж байгаа юм намайг 9 лүү 10 дугаар ангид байхад манай дарханд яг эмэгтэйчүүдийн тийм юм хандвийн тоглолт болно гэд. Тэгээ яг миний төрсөн өдрийн өмнө илүү яг дараа өдөр нь яг болж байсан байхгүй. Би тэгээд яг тэрийг спортын төв ортонд яг үзээ сууж байгаа амар их санаж байна. Тэгээ яг ингээд яг энэ одоо дээдлих тоглож исэн бараг бодлооч 60-70% нь ер нь бол яг тэр дарханд очсон байсан. Нэг эмэгтэй Мартин Хамны дэмжсэн ч үлээ нэг биш шүү тэр биш үү. Бүр намайг 9-10 дугаар ангид байсан гэхэр чинь нэлээд өмнөх жил. Тэр үед чинь хин яг жинхэнэ нөгөө боогч эдэр ч мөр яг алдаг байсан бохоггүй. Эч тэр Ука гэж бүтнээр нэмлээ. Ундрах. Ундрах болоо. Байха. Бага бороо илчих үдээ. Нэр ихтэй хэлснээр хараас. Гэтэ угаасаа мэдгүй л юм элэ л дээ. Би дандаа нөгөө уукагч гэж дууцаараа сурцсан. Уука гэж. Одоо нэг гигийн гэр бүл юм шүү дээ. Амар өсөн шүү дээ. Ер нь бол яг үедээ бол хятдаг өсөн шүү дээ тэр чинь бүр. Амар тоглолт гэсэн. Одоо энэ хөгжлөлт буцаад цагсан дээр. Тэр нэг ганцоогийн багт байгаа. Харин мөн үү? Мөн. Талгоног гэж би. Мөн толгойн кист. Чи таниад байгааз? Би харсандаа би Мөн үү шүүгээ тэр яг балаад тэр ярьжсэн. Мөн тэр чи сайн байсан. Бүр алдаг гэсэн. Тэр чинь цогоохон багс тоглуулсан те. Тий. Цогоохон багс. нэрийг мэдгүй бэлгүүний ихнэр л гэж яаж байсан. Уукагчийн тэр степ бэк бол амар шүү дээ. Зөв байсан шүү. Бүр амар. Тэгээ хүүхд гаргаал нэг хэсэг тоглохоо байлаа. Тэгэл эмэгтэйчүүдэд нэг тийм амар том чаленж байх юм да. Миний дүү тэр талаар ер нь эрд төлөвлөгөөтэй боловсруулсан явж байна. Би гэхдээ одоо ер нь нэлээд амар том зорилго тавьсан байгаа. Тэгээ тэрэндээ хүрэхийн тулд ер нь бол одоохондоо тиймэрхэн бол бодохгүй л. Нууц шил. Ер нь бол 30 гартлаа бол ер нь бараг тоглох байх. Гэхдээ яг одоо энэ 28 оны одоо ингээ олимпиад шүү дээ 3-3. Тэрэнд ер нь бол аль болох ингээд яг олимпийнхаа эрхийг аваад тэр дунд нь байгаад өөрөө яг хамаг одоо байдгаа зориулаад хэрвээ яг шигшээ багтаад шатчих юм бол ер нь бол бүх юма зориулнаа л гэсэн тийм бодлоо. Окей 28 он юм байна те. Тий ер нь бол хамгийн гол нь бол тий 3-3. Тийм тэгээд угаасаа дундуур нь угаасаа бас 5-5-ын одоо шигшээ баг хэрвээ дуудах юм бол бас ингээд бүх юма зориулаад хамаг байдгаа шавхаал. Аавда RTV шүү дээ RTV гэдэг шиг. Харин дээ. Гэдэг шиг 3-3 5-5 чиний бодлоор. Надад бол яг одоо үннийг хэлэхэд бол аль нь байсан ч болно. Хариугүй болно гэж бас араас дэмжлэл явуудаг. Надад л аль нь хахад болно унийг хамаахгүй. Асуудалгүй. Аав ээж хоёр тавиланд найртай. Сонгогдсон далдал Тэр эцсийн хүртэл явна гэдэг. хэрвээ давхцчвал 3-3 байх гэж бол бодож байна. Яг тэр ичил Яг бол ээжтэй л хайртай л юм байна л да. Ер нь бол. Давхцахгүй бол тэгэл аль болох яг шууд ингээд орж хатахаараа бүгдэнд нь орол. Одоо биднэрт нэг ийм амар гоё боломж гарцсан. Тэрний юу гэхээр нөгөө Аз импорт гэдэг слот Азийн орнуудын лигүүдэд үүссэн. Гарцсан. Тэгэнгүүт
одоо Монгол нэмэгтэй тоглогч нар ч гэсэн амар их сонирч байгаа байхгүй гадны тоглогч нар. Тэгэхээр тэрэн дээр ер нь юу гэж боддгоо. Одоо явхад одоо яал нэг газраас санал ирлээ гэхэд маргааш нисэхэд бэлэн үү? Сэтгэл зүйн хувьд. Сэтгэл зүйн хувьд бол одоо л яг үннийг хэлэхэд бол бэлэн. Гэхдээ багаас яг яах нь их нөө бас мэддэхгүй. Яг тэр ч бол дараагийн асуудал л та тийм зүгээр жи жиний л. Тэгээ би бол бэлэн. Тэгэнгүүт одоо манай зарим залуу тоглогч нар гэх юм уу? Бүр ингээд тэрийг зорилгоо болгоцсон. Би бол одоо ингээд импортоор явна. Гадагшаа одоо экспорт гэх юм уу? Энд яваа юм чинь. Миний зорилго бол яг гэхдээ ер нь бол тэмэрхүүлээс 2 3 жилийн бэртгээс өмнө ч юм. Тэгээд одоо бол шал өөр зорилготой. Яг хөө гэхдээ төстөө ч гэсэн арай өөр. Тэр нь бол за магадгүй манай яг шгшэд байгаа нэг 12 тоглогчд бол би бол бүгдэнд нь санал ирэх байх гэж боддог байхгүй. Яагаад тэгэхээр эдгээр тоглогчд альж багт очисон гэсэн, альж оронд очисон гэсэн, альж тоглогчтой нь солигдоод ч юм уу те эсвэл ингээд гараа маранд нь ороод ч юм уу ингээд тоглоо явчихад хангалттай болж байгаа гэж боддог байхгүй. Ер нь. Сая ингээл нөгөө нэг шинжийн явахд чинь те бараг л тэгэл ер нь 12 улаал тоглолт болгон дээр баг гарч тоглолдог байсан шүү дээ. Яг тийм огт гарахгүй гэсэн юм ерөөсөй байхгүй. Тэгээ френ болохоор ерөнхийдөө арга барил нэг тийм дөрөв штэ ер нь. Нэг дөрүүдийг л төлхөө ингэж ашиглаж тоглолдог. 4 5. Тийм. Тэнгүүд чинь яг тэр нөгөө манай одоо юу гэдэг юм те баг болол ер нь тэр чигээрээ баг ростер тэр чигээрээ ашиглагдахаар болчихж байгаа байхгүй. Холбогч нар нь угаасаа ашиглагдчих таараа ойлгомжтой шидэгч нар ашиглагдчих таараа тэгэнгүүт ерөнхийдөө 4 5-ууд синдүүлэх магадлал маш өндөр байх. Ягаад тэгэхээр хол нь 3 ариука 4 гэдэг юм уу ба 5 гэдэг ч юм уу те. Тэгээ энэ идийг төлхөө явах байх гэж харж ангууд чинь тэгэл ялгаа авахгүй гэж солиол ингээл тоглолцож байгаа байхгүй. Тэр бас тиймэрхүү юм бас боломж бол байгаад л одоо он нэр сая нөгөө нэг юу яасан бэлээ. Манилад нэг FIBA-гийн лиценз олох, агентийн лиценз олох сургалт явагдаа тэрэнд манай Монголоос 4 хүн очиод тэгээд 4 лицензсэн агент авцсан, агентийн сертификатыг авцсан байлээ. Тэгэхээр тэдгэр хүмүүс одоо яг энэ тоглогч нарын Азийн орнуудад гарах тэр үүдийг бол нэх боломжтой болчихж байгаа байхгүй. Бид нар одоо тий өөр орн руу явах гэж өөр орны агенттай яриад те би нэг ингэчмээр тэгчмээр гэхнээс зүгээр Монгол агенттай за би наа багч юм бол нэг тэдээр л очиулж чинь очихгүй болчихгүй гэдэг ч юм уу те. Тэгээд апартмент нөхцөл нэг юм байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Хоолнд юм байх хэрэгтэй. Боломжтой болчихж байгаа байхгүй. Тэ? Тэр нь бас Гоё л сонсогдчих. Тэгэнгүүт одоо магадгүй иргэжил арай амжихгүй байх. Тэрний дараа жилээс бол холбооч нь өөрөө нөгөө яг FIBA-гийн лицензтэй агентийн гар үсгтэй тамга тэмдэгтэй баталгаажуулсан оролцсон тим гэрээг нь хамгийн өвчин төгөлдрийн гэрээ гэж үзнэ гэдэг. Бусдын өвчингүй гэж үзэхгүй. Хэрвээ 2 гэрээ гараад ирэх юм бол гэж байгаа байхгүй. Агенттайгийн 2 гэрээ гараад ирэх юм бол агенттайгийн сонгоно. Тэгэхэр чинь болчих. Нэр ус нь зарлагдсан юм агентуудын. Нэр ус нарийн зарлагдсан. Би тэгээд надад зураг нь байсан чи би нөгөө нэг юу ачлаа. Нэрийг мартчихлаа. Юу ийшээ хүн байхгүй нэ. оруулах юм март. Таньдаг хүн байгаа. Одоо жишээлбэл энэ дээр ингэж байгаа. За та юу яаж байгаа? Ирж байгаарай. Чи хайж. За хайж. Бобогийн дугаарыг яаж сонгож авчихсан бэ? 7 юу? Дуучир тий. 7 намайг багахад аав амир хөл бөмбөг үздэгсэн. Тэгэл юу нь бол Роналдо гээл тэгэл 7-г авчихсан. Тэгээд нөх удалгуугасаа би амир хөл бөмбөг ямар тоглох биш. Тэгээд нөгөө Мелог амир их үздэг. Гэхдээ тэгсэн мөртлөө эхлээ 30 гэж бодож ирсэн. Нөгөө Стефиг амир их бүх хөдөлгөөний дуурайж мураагаал нөгөө хашаанда шийддэг юм чи. Амир их тэгж байгаа л Мелогийн ягаад ч юм тэр нэг дундын шидэлт надад амир их таалагдаад. Тэгээ за би ер нь 7-г л авах юм байна. Тэгжээтэл нөгөө Жереми Линий нөгөө Линсанетэй гарч ирэл тэгээл ингээл ороо 7-доо ороо. Тэгээд ер нь бол 7-г л нааш цаашгүй юм. Хинж авч исэн ер нь айлхах 7 номер авахыг бодно. Хэрвээ эгч нараас авах юм бол тэргээ 77 болгох ч юм уу. Одоо тэнгүүт нөгөө Лука гараад ирсэн. Аль эсвэл одоо бүр болохгүй бол 77 болохгүй л тэгэл 17 гэж юм боддог шүү дээ. Лигийн анхны жил чинь нөгөө эгч нараас бас нэг 7-эгч нараагч 7 өмсдөг. Тэгээ бит хоёр яг ингээд хоёулаа 7 өмсдөг болохоор би шууд за та 7 авчих би 77-ыг авъя гэд тэгээ шууд авчихсан.
Маа дүүнэрийн тэр нь гоё шүү те. Сая манай мө Эрик зайлвал хичнээн номероо солио өнтер. Тэ Эрик гэхдээ бас амар хөөрхөн боохгүй те. 10 өмсдөг гэсэн чинь мууш ирээд 10-ыг авчлаа. Тэгэнгүүт 11 болсон чинь цоож ирээд 11-ыг авчлаа. Тэгэнгүү маа дүү чинь шууд 3 болчихж байгаа байхгүй амар хөөрхөн респекттэй л байгаа байхгүй. Ер нь бол. За ингэж байна алцсан. Тэгээд дараа нь энэ зургийг оруулж те. Буян тодорхой мөнх хоёр Эрдэнэтийн Ганбаяр Гамболдын шигдлээ Алтан сүхийн алтай очир гэж байна. Ийм хүмүүс тэгээд олон FIBA буюу олон улсын сүмгийн албаны агентийн шалгалт 1 сарын 19-ний өдөр Филиппин улсын нийслэл Манила хотод амжилттай зохион байгуулагдаж тэгээд энэ шалгалтад 20 гаруй улсын нийт 50 оролцогч оролцсон бөгөөд Монгол улсаас 4 оролцогч дөрвөлээ одоо шалгалтандаа тэнцээд тэгээд сертификат авсан байна. Тэгээд тэр дөрөвт амжилтсан яа тий. Баяр үргээ. Чамаас л анхдагч гэж юм шүү дээ. Тэгээ анхны 4. Анхны 7 гэдэг шиг. Анхны гэдэг. Тэр All-Star-аар юунд орсон шүү дээ. Skill challenge. Тэр тэмцэн дээр хүн бага юу яаж бүрдүүлв? Тэрнээ Одоо чинь Амбук руу хуг ярьсан тий. Тэгсэн. би тэрэн дээр эхлээд нөгөө Magic-ч надад руу залгаад охин нөгөө skill challenge-д орж байгаа шүү дээ. Тэгээ Magic-ч над руу залгаад энэ нөгөө celebrity хүмүүсээ одоо юм нөгөө юу атсан хүмүүсээ өөртөө авчрах юм уу яах ийхээ өөртөө авчирна гэдэг ах ингээд тэгэхээр би бол матсан байхгүй тэр хүмүүсээ зүгээр ийм 8 хүн авчраад шууд ранкаараа шууд ингээд өөртөө сонгодог ч юм уу те яг тэр өдрөө шууд ингээд сонгочих юм болов гэж утсан чинь тгийгүү шууд өөртөө гээд тэгэхээр би шууд эхлээд хин болкороо бичээд ингээд өөртөө гэж байна ингээд тэгсэн чинь нөгөөдөг чинь та бэлтгэлтэй ороод орцсон тэгээд би шууд эхлээд алтаагч руу бичээд тэгсэн чинь алтаагч за окей болцсон гэж тэгсэн баггүй. Тэгээд тэгсэн чинь хин дахиад буцаад Magic над руу ирээд хүү энэ 40-с дээш гэж ш тэгээд 40 наснаас дээш. Тэгэхээр нь би гайхаад алтаагч та хэдтэй л гэж 39 тэгтэж. Дурак 40-с дээшээ гэж штэ нэ гэл. Тэгээд яах юм тэгвэл би болохгүй юм биш тэмээ гэл ярьжсэн. Тэгээд би за тэгвэл 40-с дээшээгээ өөр хүн бас ингээд олж үзье гэд. Тэгсэн чинь яалтч хүн ингээд миний таних хүн хүрээлэл ямар ч тийм байхгүй. Тэгээд ямар Magic чиг авч оролттой тийш. Тэгээд ямар ч тач нөгөө гол нөгөө эмлих тоглож болохгүй. Тоглоогүй хүмүүс. Тэгээд дээрэс нь зодгоо танилцсан байсан хүмүүс. Тэгэнгүүтээ Magic ч эмлих тоглож исэн. Тэгэнгүүт дээрэс нь охин нь өөрөө ур чадварт орж байгаа. Тэгэхээр амар хотлолчих واخгүй. Тэгээд нараагчийг дуудахыг гэхээр нараагч бас ингээд төрцөн. Тэгээд амар хэцүү яг танилын хүрээлэл амар багтаа болдгоо. Тэгээ гайхчихсан чи харин би дахиад алтаагчийг 39 болохоор за 39-42-ийн их ялгаа байхгүй байж магадгүй гэж бодоод шууд тэр нөө зохион байгуулж байгаа хүнээс нь асуугаад тэгсэн чи болно гэд тэг чинь тэгэхээр газ алтаагч руу залгаал ана 39 хүн болно гинэ тэгвэл би таны нэрийг өглөө шүү гэл тэгсэн чинь заа гэл тэгсэн уулна цацаад өгүүлж яваад байсан юм шүү. Тий, буцаал залгсан чинь за би ингээ алтан цай ихчийг авахар болчлоо гэл ярьсан чинь сая яг нэг 2-3 минутын өмнө цацаа шууд алтаагч нэрийг бичүүлсэн гээд тэгэл би шууд за би уулна алтаагчаас асуусан байсан шүү. Тэгэхээр за оцорчлоо гэж бодвол тэгээд би цэвлэхаас асуугаад амбукхаас бас асуугаад яг ингээ эмхтэй ингээ 40 наснаас дээшээ хүмүүс хэрэг байна гэдэг угаасаа ингээ ганц 2 хүн надад хэлж өгөөд би дээрэс нь Facebook-өөс найзуудаас юу ч танихгүй уцсны дугаар хин ч ингээ олж чадахгүй тэгэнгүүт шууд хин отгоогч руу бичээд отгоогч та ингээд ахсаа өдөр ингээд завтаа юу ингээд одоо ингээд All-Star болох гэж ингээд ийм хүн хэрэгтэй байна. Та хэрвээ ажилдаа завж хүлээдэг юм шууд ингээд манай багт орооч гэсэн чи отгоогч хөрх юм бас сүүлийн 1 жил бил бөмбөг бариагүй. Ерөөсө заалмаалан тоглоогүй гээд. Тэгээд өөрх минь өөрөөсөө бас санаа зовоод. Тэгсэн чинь тэр өдөр тэмцээн дээр ганц орж байгаа. Аварж байгаа нь манай багийг аварж байгаа нь отгоогч байсан байхгүй юу? Отгоогоо төгстэй. Тийм, бүр 100% байсан шүү дээ. Тэгээд хим 6 нь. Болко руу яг ингээд биччихээд үжсэн чи Болко яг ингээд би ч өөрөө 6-аас бэлтгэлтэй. Болко руу нэг 3 үед бичсэн чи Болко бүр уцаа авахгүй. Тэгээд чатч уншихгүй. Тэгэнгүүт би бэлтгэлтэй орсны дараа шууд Болко над руу бичээ. Бид хоёрын цаг зөөрөө авчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь цаа чи хөөх юм хин сэдэгчтэй эхлээд уулзаад үцхүү, яриад үцхүүгээд тэгснээ шууд гинт шарвах болоод зөвшөөрөх болоо яах бол би уусаа нэг амар таньж мэндахгүй яах уусаа ингээд уусаа амар том хүмүүсийн нэг тэгэд хэрвээ чи чадах юм бол зүгээр дуудчихаа тэгвэл наа чи бүр амар гоё юм болно гэд
Тэгсэн чинь Волка хөрх юм гуйсаар агаад бас ингээд шарвахыг авчихсан. Тэр нь бас амар гоё. Шарвахтай лидерийн өмсгөлтэй орж ирж. Тэнгүүтээ шууд тогч мохгоод тэгээ тэр нь бүр амар гоё. Тэр гоё те. Тийм тэр бүр амар гоё. Би бүр шокондоор вау гэх. Шууд эхлээд хараад шууд сүрдмээр байгаа юм чинь нэр үнэг ч хараад. Би тэдний бичлэг явж байсан шүү дээ. Сүлдсэн шүү дээ. Амар орилол орсон чинь пүүжа өгчтэй шарвахын дээр бас бүгдээрээ сонирн болоод би яриад ингээ ханандаа өөртөө хандан солихороор норж ярьцлага авъя норж байгаа хүмүүсээс Одоо энэ байгаа хүмүүс нь ярьцлага авна ер нь юм ярина морин пенц үсрээл тэрүүгээр юм яриад яг хаалга нэг орсон чинь шарвах нөгөө Монгол даатгалынхаа лидерийнхаа шарыгаа яг тэр нь бол бүр яг оргиороо байгаа байхгүй. Тэр нь тийм гоёороо бэж идэх ч ах шиг те гоё баг. Тэгсэн пүүжаах бас хаанхын өмсгөлтэй лээ. Хөсөлийн өмсгөлтэй ингээд тэгсэн чинь арашиг наччихсан. Нөгөө ирэж 10 гутаа. Хараад шууд шоконд орсон шүү дээ. Тэр лидерийн хувцас утсан. Волка бүр тэнд нь бүр ингээд зүрх нь бас ингээд тогтлоос та яа шарвахыг дуудцаа гэл. Тэгсэн тэр ярьслага аавн ингээд томрол орсон чинь шарвах харснаа. Утлаахан энэ ойрхон байж ноцороо яж яах вэ гэдэг. За окей. Энэ нь бол бид нарт маш цөөхөн хугацаа үлдсэн байна гэдгийг манай найруулагч сануулж байна. Авчилдгүй. Тэгээ тийм болохоор анхны орцсон дүүдээ битсэн райма уншаад тэгээд шүлэг. Одоо би өөрөө ч эвлэрсэн шүлэг гайс те. Райма хотлоо томоор хэлсэн тэгээ одоо шүлгээрээ дууссан яаш. За ингэж байгаа. Дархнаас гаралтай бобо эмгтэй саксны орой дээр нь гарав. Дундаас 3-аас аль-альнаас нь мэрэгэн буудан яг л апта 910. Хизээч хаанч хий гიშгэж маазруулна бас дотоод мөн чанар нь хүнээрээ хэрэгтэй үед хожлын шийдэлтийг ч хийж чадна тэр зүүнээрээ. Баярлаа. Тэгээд дүүдээ ямарчсан подкаст маань ирж оролцсонд маш их баярлаа. Тэгээд хааж гоё өөрөөрөө гоё энерги цэцруулаад гоё яадаг дүүгээрээ маш бахархдаг шүү. Тэгээд одоо яг сүүлийн моментиг бол дүүдээ үлдээ. Тэгээд яг мөг сонирхдаг үздэг, хичээлдэг энэ үг залуучуудад хандаж үгэлээд тэгээд өндөрлөё гэж бодож байна. Намайг энэ нэвтрүүлэгтээ урьсанд бас та хэдтэй баярлаа. Тэгээд ер нь бол бити шантраараа, бити зорилгосоо буцаараа аль болох төвчээртэй, хүчтэй, сэтгэлийн хаттайгаар л гэжлээ та. Тэ одоо маш их хүнд бэртлээс иргэн ирсэн хүний үг оршвай тэ гараа хэсэг ер нь бол бас мэдгүй амар хэцүү шүү. Ер нь яг ийм бэртлээс яг ийм төвшөнд эргэж ирнэ гэдэг бол тэгээд бэртсэн амар их харамссан мөн эргэж ирээд яг ийм төвшөнд тоглож байгаад маш их дүүгээрээ бахархсан. Би ч ер нь нэг танихгүй мөртлөө харгаар л нэг гоё дотн санагдаад идэв битэрч. Анхнаас тийм байсан байхгүй. Тэгэл болроотой бүжиг авчихна. Би чинь бүжиг дундаа амар өвсөлгөө. Sorry мөр гэж бодохгүй нөө. Гүү. Нөгөө чинь заа маяхгүй нөө. Хол штэ тиймэрхүү юмнаас хол. Тиймэрхүү юм яриад бол би байхгүй. Би бичлэг хийж ийгээд. Сүүлийн асуулт CS тоглож үзсэн үү? Багтаа бол амар их тоглодог байсан. Апар хэрэг. Яах вэ дэж. Чөлөө цагаар ер нь тоглож гинөө. Үгүй одоо тиймэрхүү юм бол тоглох болсон. Яг чөлөө цагаараа одоо нэг зүгээр хүзэр мүзэр тэгээд нөгөө билартай амир их аавтайгаа бас хамт тоглодог байсан. Хамт тоглодог ч гэж аав тоглоно би зүгээр хараа л гэж. Тэгээд тиймэрхүү юм айгүй тоглох дуртай. Одоо ингээд өөр хүмүүстэй ингээд харилцан яриад тиймэрхүү тоглох амир юм 50 тоглодог тоглоомд амир дуртай гэх юм. За. Тэгээд энэ түрээд подкаст хэдүүлээ өндөрлүүлье гэж бодож чинь тэгээд дахин маш их баярлалаа. Мөн дараагийн удаа хэдүүлээ бас дахиад ингээ гоё ярилцаа суух өдөр ирэх хаа гэж бодож чинь. Энэ түрээд подкастын маань шинэхэн дугаар өндөрлж байна үзэгчтэй дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Итгэлийн чанараар Asahi. Event Twitch Hola өдөр бүр илүү эрүүл бас өөдрөг. Event Twitch үндэсний дээдлигийн албан ёсны ап Токи. Хамтран ажиллагч Anything is Possible ураатай Leaning Brand.